baby бүжиглэн чамтай тэгээд түр тэрийг шалгаж. Рэг дагцсан юм уу? Явж байгаа юм уу? Явж байгаа шүү дээ. Тийм Афганистай явхаар чи нэг юм өөр орныг юм дэлгүүр эсвэл нэг тийм юм газар л гэж ойлгох. Бэлэг дурсгал тий. Дэлгүүр тийм амар уйтгартай газруудаар яв. Яг явж моо. Би нэг 8 хоног түүх яг тийм Афган рекруттэй ганцаарх навцсан. Би нэг эмнэлгийн зориултаа би нэг хамрныхаа доор цохиулаад тэрэндээ тариамаараа хэлэх гэж байсан байхгүй. Бас ус суулгах гэж байлаа. Үгүй. Би ч Тэгсэн чи яалаа. аимшиггүй юм бас тий. Тэр зодооны түүхээ яриач юм да. Зөндөө ярьсан шүү дээ. Зүгээр байж байгаа л нүүрлүү шилэр шилжсэн шүү. Фантанаа дэлөө. Энэ юунд Фантанаа ажиллаж тий. фантан тий. Тэрийг ярьж зүг зогсчихсон шилжиж байгаа юм. Үгүй бисэн чи юуны гэсэн. Учирлаа гэх нэг намайг таньдаг. Хальт таньдаг. Учирлаа гэд би ихлэ мэдсэн. Дараа нь ингээл дууд толгонд би ингэх хэрэгтэй байсан юм байна л да. Тэгсэн чи сүүлрээ би сонсохгүй байсан юм. Маслал ингэж яах Тийм. Сүүлрээ сонсохгүй байсан чи энэ муу одоо өөрөө юу гоцсон амьсгаа вэ гэд. Тэгсэн хамт суужсэн нэг согтуу гарна очиж өдөө гэд. Тэгээ босч ирэх намайг өдчихгүй юу? Босч ирснээ урд ирэхгүй ирснээ мусаан байдیں۔ Гэхээр гэдэг чи мүс гэхээр ой зөөгч хэлэл байгаа байл гэдэг гэсэн чи. А тийм үү гэдэг. Тий гэдэг гэсэн чи. Босоо аваад дэр гэдэхгүй юу? Юу нэ гэ би яг ингэж яг ийм ширээ энд ингэ суудсан. Зогсцоо. Юу гэнэ гэдгс чи аваад дэр гэсэн чи манай нөгөө сайн найзын суудсан. Тэгснэ чи одоо мэдрэл мутамаа зайлаа штэ гэд. Тэгсэн чи андуураад гараа гэ би гинт уурлаад тэхгүй тэгсэн чи би чамайг аваад дэр гэж пиццаан босс гэшээ тий. Зайл гэд. Тэгсэн чинь энд байсан виноны шилэр шууд минь нүрлүү шаасан. Аюултай багш тий. Тэгээ аюултай юм бэл. Тэгээ хүн ер нь уура тэгээ тэр чи миний буруу болж дууссан шүү дээ. Яа. Би босч ирэнгүүтээ нөө стаканаараа шууд нүрлээс авчихгүй. Тэгсэн чи би тий. Тэгээ арай илүү гимтсэн үү? Тий тэгсэн чи ингээ миний гар марлуу юу ороод тэгсэн нөгөөдхний чи чихэн унжаад. Тэгэнгүүт тэр чи одоо нөгөө нэг хэдэн жилийн өмнө манайс чи нөгөө эхэлж яасна гэдэг байсан шүү дээ. Одоо гүмэн хийх гимтсэн юм бэ. Тэг гимтлийн зэрэг их болол авчихсан. Тэгээ би мөнгөний төлсөн чи тэгсэн чинь онгоцны 960 дэс гинэ. Би ажлаа хийж чадах байлаа байлаа. Хөөе ихтэй бас Эднэр өгсөн. Тэгээ нэг 4 4 5 өгсөн баха. Хосоо яг тийм байдалд орвол яах вэ? Мөсөөдөр гэж юм гээл. Мэдгүй би тэгэл ялгаагүй л бах та. Би чинь нэг өмнө бас нэг ярьжсэн да нэг ирүүлжүүлэх орж ирсэн. Тэгэхэд бас тэгсэн ш наа ингээ зүгээр байхад өдөөд тэгэл задлтал. Чи маа нэг найз тухайн сэтлээ хийцэн тэгсэн чинь тэгээ би өөрөө мөнгө төлөө тэгээд гарсан шүү дээ. Би яцхад уг нь өөрөө ингээд амар хүндүр мүндүр болцсон ингээд. Танаа үед тэгтээ гайг болоогүй юу? Гэхдээ манай үеийнхэн биш байсан юм аа. Танаа үед ер нь ихтэй хальт зургатаар гарч марж ингээ харагддаг эсвэл урлаг соёлын дуулж урддаг байл ер нь л өдмөр идэмшүүлж хүмүүс. Тийм бохоо тий. Баяраа тийм байх. Тэгээ баар нь ингээл нэг юм яриа л ингээл ийшээ үсээ шүлсээ тазруулаад Тэгээ тэрийг үл тоох юм бол тэгээ дууссан шүү дээ. Шууд Тийм үү. үл тоож болохгүй. За сураашаа. Яасан. Тиймэрхүү юм байл. Тэгээ янз юм байна. Яг нь зургатаар гардаг л бол ер нь нэг жоохон ийм л гэж боддог биш. Алан шиг өө хуучлаарай гэж. хэлцэн Би энд Хэлцэн юм жааш шүү дээ. тийм шүү Нээлт мэлтээс мэйд. Санаа тэгээ дундаасаа хийх. Ингэж ихлийг бодсон яаш. болохгүй юмнууд ярьжсэн чи эхэлж байгаа. Зөв бага эрүүгийн элементүүд сууж. Тийм тэгээд Urban Talk шин сиснэ 2 дахь дугаар эхэлж байна. За тэгээд Алтанчлогийн 7 давхар Saffron ресторанд эхэлж байна. Тэгээд зочдыг бол өөөсөө та нар бүгд өөрсдөө мэдхээлэхтэй нэг тайлбарлах шаардлагагүй баг төө. Ийм байна. Тэгээ үргэлжлүүлъё. За одоо шууд бие яриад. Үш. Тэг чи яг нэрээ яг юу гэж бодож өгсөн бэ? Над бүр амар сонирхолтой санагдав. Маяглал тэгэл өгсөн шүү. Би одоо яг үндээс нэрнээсээ жоохон ичмиччи нөөс үлдээ. Екатеринагаас болж Хүүхэн бүхний нэр мэр шиг болж байна. Уул нэм Катарина гэ хар салхи Америкт болсон дэрийг зүгээр тэгэл бэктэйгээ холбоол тэгэл. Одоо тэгэд нэрээ сольж болохоо байлаа даа гэж хэвчээ. амарчсан байна. Ихтэй копи ах чинь хэд салсан шүү дээ. Тийм биш үү? Iceman сүултээ боги болсон шүү дээ.
Iceman. Тэр хүнтэй яаж харьцуулах вэ хоёрыг? Айстопын нэр ярьж яхад тэр хитийн дэрвийн хитийн нэвтрүүлгийн хэсгээс тавьчихсан харсан уу? Тэгсэн чинь Манлай ахын нэр нь bullshit гэсэн. Ямар тодорхой нэр л дөө. Нэр олон нэр нүдтэй идэх шүү дээ. Скизоөвч гэдэг. Скизоөвч. Аливаа скизоөвч наад скизоөвч. Өөр гой гой нэрнүүд байд юм уу? Bullshit гэдэг. Bullshit бол Тэг чинь тэгээд намайг жоохон байхад ах нар ер нь яг хипхоп яг амар гарч ирж байсан. Айстop, Luminoid гэдэг. Тэгээ бид нар чинь орцоолгон хамтлагтай гэл ах нар ингээл орцморцны ах нар хамтлаг ойлгонгууд би бас ангийнхаа хүүхдүүдтэй нэг бас хамтлаг байгуулах гал. Тэгэл өөрөөсөө яг нэр мэр өгөх гал. Тэгсэн чи ингээд дуртай нэр өгс. Би өөрийгөө Johnny Bravo. Johnny Bravo юу вэ? Cartoon Network-ийн Johnny Bravo юм уу те? Johnny Brown гэдэг. нэр адилхан юм аа. Тэгээд Айстопын дуумыг нэг дагуулсан. Яг юу гэхээ сайн мэдэхгүй. Тэг чин 6 дугаар ангиас юм чинь. Тэгэл нэг хальт ер нь хипхоп болно гэж тэгэл хайцсан. Энд гэхдээ нэр яг шивээс хийлэгдэв юм байна тий яг. Би бас нэг тэгээд. Одоо энэ дэр нэг хачин муугаа шивээс хийлж. Шивээс хийлэгдэв юм те гэсэн чи үсүг. Яах вэ тэгэл нэг юм хамтлаг болох гэж үзээл. За хэдүүлээ ингээд Гэхдээ энэ чинь сүүлд хэлсэн. Сүүлд шүү дээ тий. Би бол гэсэн юм уу? Чи бас хамтлаг байгуулчих гэх Тий. байгуулсан. Дэрнүүд гэж юм. Ямар ч дуугүй зүгээр шивээс хийлэгцээ. Зүгээр хамтлаг байх шивээс нь тий. Шивээс сүүлд харваа. баг ах маа нэвтрүүлгээр юм ярьж байгаа. Би энэ bullshit гэхгүй. Гэсэн чи энэ хамт инээж инээжсэн. Чи бас манлаг хамгийн зөөлөн болохоор нь албаар яриад нь. Хамт болж байгаа дөө. Би энэс чимэг байна шүү. Яг өчтөр яг тийм түүхээс сонссон шүү дээ боо яхаа. Тэгээд заахаа ингээ нэг ажил хийсэн юм байсан. Заахаа ингээ мөнгө төгрөгөө ингээ хийсэн шүү гэдгсэн чинь надаа мессеж ирдэм байгаа зү. Ер нь тийм ярьдэн шүү. За баярлалаа. Танд За. Нас явах шүт юм аа. сөгөнчмөр санагдсан юм. Чи яг ингээд Дэлгэр мөр ахта таарсан уу? Таарсан шүү дээ. Юу гэж юм? Юу ч хүчтэй. Тэгэл гоё л байсан. Яна Тэгэл энийгэл таньжин үү тэгээд тэр дууг хийсэн гэд. намайг уу? Яг нэг юу Намайг нэг мэдэхгүй бах уу? хит яг урдаас Би яг өөдөөс нь харж байгаа л дуулцаа тэгэл энийгэл бөөндөө тэгэл. Тэгвэл тэгэл яасан шүү дээ. Тэр дуудтай гоё те. Тэр баахан бүкс рүү мөрөгчдөг шатсан. Тэр чинь гоё шүү. Милипин ч гэсэн мангар гоё. Саад гоё те өнгө мөнгө нь. Одоо бараг 5 6 жил болчихж байна. Тэр баттерфлай бүр амар гарч ирдэг те. Би нэг юу шийдчихсэн гэсэн. Тэр баг ус нас. Одоо шал өөр юм болсон. Газ нас гараад ирж байгаа байхгүй. Тэр клип нь мангар. Арашаас. Дуу клип Яг гоё. гоё шат юм уу тэр. Гэтэ Бекатрина юу Butterfly хоёр яг дууных нь үгийн сонсохоор яг юу дуулах гэдэг гэдэгт ойлгодог шүү дээ. Ааха. Уул нь бас нэг утга мутгатай л байгаад байгаа. Тэгээ ойлгогддгүй л биш үлээ. Тэгээ сүлдээ ойлгохтой ч гэж бодох байсан дөө. Гэтэ яг амар фаны ямар ч зүгтэй Сонирхолтой л. Нөгөө гардагийн ярьдаг шиг гардаа бид нөгөө бас нэг өмнө урдан ток хийж яхад ярьжсэн. Банчур нь хипхопын нэр хүндээ гутааж яваа ста даа гэв. Яасан гэсэн. Гэртээ ингээл хоол моол хийгээл өстэй. Эхнэр мөхнэрийнхээ мангар сайн нөхөр. Тэр шиг манай үеэс ахуулаад доошоо хипхоп яг Монгол хипхоп гэдэг зүйлээ алдсан гэдэг бас хүн комментчижсэн. Яг Монгол хипхоп. Яг миний үеэс гэнэ оппозит цэцээ гэж хэлж байгаа шүү дээ. Бидрээс дээшээ ихээр чинь ингээл дээр мэрэм ингээл та утга мутар эсвэл Амьдрал нь өөрөө юм уу байн хусдаг мусдаг тийм үеэс. Одоо тийм байхгүй шүү дээ. Тэгснээ дээр нөгөө нэг ингээд хипхоп гэдэг бол ингээд үгийн урлаг шүүмжлэлтэй байх хэрэгтэй ингээд сигнал өгнө мүгнэ гээл амар тийм юм хүнд зүйлтэй байгаа байхгүй. Бид нар бол зүгээр ямар ч хамаагүй зүгээр хөгжилтэй байхыг хүсэж байгаа байхгүй. Ямар ч тийм сигналгүй ч байж болно дуу юм уу. Тэгэхээр ер нь алдагдсан нас зүв баха. Тэр нэг талтай тийм байгаа. Яг хөө тэтэн тэгэл хуваагдж байгаа шүү дээ. Яг хэлгээ хэлж байгаа хүмүүс ч юм бас байж л байгаа шүү дээ. Тэгэл одоо нэг хэдхэн юм л дуулж байгаа юм шүү дээ. Ингээ амжилт 6 цэнгэл мөнгө
тэгээд хэлж болохгүй нөгөө зүйл тэгэл тийм юмнууд л дуулж шийдгэн л юм дуулж шүү дээ. Сэдв нэг хайр мэр дуусна жоо бүлдээд байгаа шүү дээ. Хайр дуусна. Тий, бас нэг жоохон бас ялгуурлаад шүү. Жоо нэг юм сэдвээс Гэтэ гоё хайр бас байна. Гоё хайрын дуу. Гэхдээ хайрын дуул гоё юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэд нэр л Дрейк гэнтрийг харахгүй. Чи хайрын дуутай юм. Байна. Зөндөө байна. Ваа. Бүр уянгалж өгч байна. Үйлж байна. Найз охинтой мэж. Найз охин байхгүй. Яар гинти асуултаа ярьжсэн. Хөр хийх шээс тэ. Хөр хийх шээ. Баяра баахан X-ийн асуудалд орсног уу ярьдаг. Гинти жаа. Яг хайр Манай тэр найз охиныхоо төрс өдрийг тэмдэглэж охин чи мөн биз дээ. Харин тийм. Үгүй та хоёр тохирцсан юм шүү. Юу төгсөж шүү. Хоёул би нэг ингэ шаа. Тийм маркетинг арга бас байна. Рэпрүүд ярьж байгаа дийс идэв шүү дээ. Голбоо тийм яаш. Цэцэж юу шиг. Гэхдээ яг манай дээр айгүй гоё төрс өдрийг хийж өгч ирсэн. Тэгсэн чи яасан? Тэгээд Тэгсэн чараад ярьж байгаа. би чи ерөөсөө тийм бодог байсан чи юу вэ? Тэ? Яг нэг зарим охтууд яг нэг тийм токсик үе байд юм шиг байна. Үнэн. Юм зохиож ярьдаг. Би Яг тэгвс. одоо чи 25 6-тай шүү дээ. 26. Тий. X чи одоо өөрөөс чи жоохон дүү юу? 4 дүү шүү дээ. Тий. 3 4 дүү. Би ч наад зовлон гэж жинхэнэ өстө мах цусаараа мэдэрч явлаа штэ. Азар Үнэн X шүү нэр. юм ярьсангүй өтер гэдэг. Тий. Тухай фэйсбүүк байсан. Гэхдээ одоо эдгээр чинь хөрс өдөртэй болсон. Одоо ярьсан дээр намайг бас л Зоохон. би тэгтээ сайн хүүхд, сайн залуу байсан шүү дээ. Зөөлхөн би бол одоо тэгэл амар хэрүүлч. Тэдрээс сурсан байхгүй. Хүн идэлсэн байна те. Идэлсэн шүү дээ нэрээ. Гай болсон шүү дээ. Ийм хийгээгүй юм аа өөр хүнээс сонсонгууд шокч байгаа юм чи. Тэрэндээ яг ийм хэвийнч бас ховж биш. Нилээн бас ийм хүн сэдв мэдвээр тийм байгаа юм чи. Тэгээ сая тэрэн дээр ингээд мэдээлэл хийсэн чинь ингээд яг хүмүүс гайгүй л байгаа. Гэхдээ зарим гарууд нэг сони юм аа. Шалчганаад гэж. Юм ярингууд. Тий, юм ярингууд. Чи одоо хүн ч одоо өөрийгөө Юу яриад залгуулах байгаа юм. ёстой байсан тий. Өөрөөсөө Тий. тэр тэгж бичиж байгаа хүмүүс ч өөрөөсөө дараа нь кармагаа яллаг тэрэндээ унаа шүү дээ. Жинхэнэ идэлнэ шүү тэргээ. Тэр яг тэгээд байгаа маа. Яг 90-ийн асуудал болоод за яг одоо сүүлийн үед сошиал дээр л болчиход шүү дээ. Эрэгтэйчүүд нь ингээгүй юм чи шалчганаатай. Чи хүүгэн шиг гэл тэгэл. Оо тий. Тэгээ чимээгүй л байж ах хэвээр маа шүү дээ. Эмэгтэй хүнтэй учирсан за 18-аас 30 хүртэл гээл тэгэл 30 хүртэл эмэгтэй хүмүүстэй учирч байгаа л эргэл ээж дээр ирэхэд ээж нөө тарихгүй. Ямар хүүхд явууллаа тий. Хинбэ их Саргаар гэсэн юм болцсон ирсэн байгаа байхгүй. Тий эмэгтэй хүмүүст бас буруу маш их байгаа. Үнэхээр их байгаа. Тэдэртэй хандлах асгүй тэгэл хүн чулуу шиг ингээл байж хэвчээ юм шүү яг ер нь бол тийм л үү Яг дээ. ингээл босоогоо ингээл Манай нэг X намайг бүр юу гэсэн салж байгаа байхгүй юу? Салснаа ингээд би бүр нэг хэсэг ингээд Улаанбаатар даяар үзэгдэлцсэн болж байгаа байхгүй. Йоо. Таньдаг хүмүүс чи ингээд клаб ороод ганц пими авч уусан чи гайхаж байгаад. Үгүй чи хаанаас баг мөнгө шахаад пив ууж муугаад байгаа юм. паах те. Би тэгсэн чи тэгээ сонсож байгаа байхгүй. Хэд тэгсэн чи намайг зүгээр ингээд баг гудамжнаас олоод тэгээд ингээд Баяр жоохонтос хувцалж чи Жим баг билгээд, аав ээж хүү бүтэн юм чин. Тэгээ ингээд нүүр үгээд авчирсан чинь намайг араар тавьснаа зодсноо явцсан. Өдөө харин тий зодцсон гэж юм дээ. Өрөөнд ингээд цоожилж байлгадаг. Харнаас гавлаад уу. Тэгээ би дараа нь асууж чи намайг тэгчихэж байгаа юм уу те гэсэн чи. Яг тэ тэр үедээ зөвүүр эдсэн юм ч гэсэн. Йоо. Одоо хамаагүй шүү дээ. Тэр зүгээр миний нэр хүн зүгээр шалаар нэг болж ах зүгээр хамаагүй байдаг юм байна. Хамгийн амар нь яг тийм юу ингээд уус орон дээр үзэж шоун дээр маяг ярьчаа. Би ч бүр салаад баг жил хагасан багс бүр гайхчихж юу вэ? чи ханраас аваа ицсэн. Навч хан манлуус авсан. Би чи 181 тий чи 182 шээ надаас баг над чиг амт байгаа байхгүй тий. Би тэр чи гарамаас борингууд баг хан манлуус аваад баг ингээд локиг ингээд хаалт шиг. Тэгээ доор баахан тийм комент байсан юм шүү те. Ямар комент? Оргуу юм ярив л гэж те. Тий. Бид нар нэг баг үзлээ. Гэтэ яг хүнчээ ингээд харж арж янгууд ингээд яг тимийг олж уншингуутай хүн дээр амар тосцсон. Би яагаад
ингэж ийм хийгээгүй яг ингэж хэлүүлж байгаа билээ гэж бодож мод те. Хүмүүс зөрөнгөт яаж чамруу хараад байгаа. Би дэлхийн суперстарт явдаг гэсэн шээ. Яаж чамруу хараад байгаа. Дээр үед би Urban Talk-ны өөрөө хөтөлбөр багчийг нэг дагуулж ирдэг юм үстэй. Мөн. Тий. Хэдэн жил ирсэн? Дараахан хөөргөл. Жил арай хүрээгүй байдаг чи 8 сар 9 сар болоо. Тийм. Тий. Гайхмар шүү бас тий. Тэгээд тэр төсөө өдөр мөдөр хийж мэгээл байжсэн шүү дээ. Тий арай. Төсөөдрийг амар гоё хийж гисэн байхгүй. Чи тэгээд энэ асуудлын дараа яаж байгаа ингэж ярив уу? Яасан гэж ярив? Тэр үчаараа ингээд майг өөчөнгүүдөө шууд дотор талаас аалгаад зөхгүй. Юу наа блоглонгуудаа шууд нөгөө нэг юу аккаунтаа шууд private болгоод болгочаа. Тэгснэ дайралтуудаас янгуудаа ингээд юу юм уу ингээд хэсэг ингээд public болгосноо шүү комент моментуудаа ингээд хаагаад өөртөө ямар ч юм юуг. Тэг чи миний бүх юм ингээд Дэлбэрсэн явж байна. миний зүгээр ингээд дэлбэлж байгаа. Тэслэгээ явагдаад би зүгээр ингээд нэг айл цоожгүй ааш. Намайг шаа гэдэг. Хүснэ орж зодж байгаа гараа. Хүмүүс бичиг амархалт чи дуу байл та чи зүгээр эр хүн шиг бай гэдэг. Харин нэг хамгийн сүүлийн коммент байгаа байхгүй. Чи зүгээр л хайчих хэрэгтэй юм хэрэгтэй. Чи зүгээр ингээд шалчнахгүй хай гэд. Тэнгүүд ингээд өөрсдөн дээр нь тийм ингээд болох юм бол чадах уу гэдэг асуудал байгаа байхгүй. Чадахгүй гэж хэрвээ хайчих юм бол харин гимтэй биз дээ. Тэгэл хаяал амьдрах юм шүү дээ. Ер нь тэгэл тийм л тийм хайдаг төрлийн хүмүүс байдаг л да. Би ингээд зарим найз тэгэл тийм байдаг шүү дээ. Ингээд бүр аимшигтай үнтэй ингээд тэгээ хайцсан чи ингээд зүгээр ингээд дуугаа хайчих юм уу те гэл. Ярш гэдэг үс залуучууд байдаг. Тэгэл ер нь хэцүү дөө тий. Чиний ажил төрөл мөрөл бас ядаргаал та. Хүчгэлж бод. За хоёр байгууллагаас надтай шүү гэрээгээ цуцсан шүү дээ. Тийм үү. Зүгээр сенсацийн дээрээс болоод энэ юу болоод байгаа юм бэ гэдэг. Яа би бол санхүүгийн бас том алдагдлалд орсон дээ. Тэр мэрийг харьцажсэн охин бас байхгүй. Бүгдээс хоёр үг намайг танилцуулах гэж. үргээд за ханам савуулах юм байна. Баярлалаа доо. Бидээс гой комментэд орж ирнэ доор. Hi baby хан савуул. Тэргээрээ яцдаг те. Хоорны байж. Тэгсэн яаж тэгээд клуб руу орсон чиг манай хэд гайгүй тэмүүлэн цаашаа харснаа. First time. Тэмүүлэн хантай болоо. Тэг анх нөгөө нэг яг энэ минээс үл тэмүүлэн комеди дээр ярангуут нэг юм country friendly fire байгаадсан байхгүй нэг юм. Нөгөө хүнд жоохон damage-тэй. Тэг чи би асуудлаар чи ярихдаа би ямар ч гимшлгүй ярьж ирээд. Тэрийг хэлгээ барьчих. Манай миний Facebook дээр нэг хүүхэн миний үеийн хүүхэн баг. За. Охин темпогийн кармагаа хүртэж байгаа гэж чамд ширэлцсэн шүү дээ. Темпогийн карма. (1890) оны түүхтэй Испаниас гаралтай Сан Мигель шар айраг нь Монголд аль биесээр худалдаалагдчих. Та хайртай хүмүүс бол найз нөхдөдөө тэмдэглэлт баяраа илүү дурсамжтай бүтээхийг хүсвэл Сан Мигелийг сонгоорой. Дурсамжтай их тансаг амт Сан Мигель. Хэдүүл одоо яг зүгээр өөрсдийн залуучууд хүсдэг тийм эмэгтэй бүтээх гэж үзье дээ. Авчаах. За та бол одоо ганц яваа нэг л алуулах юмнуудаа л хийгээд байна да. Яа тийм бэ зүгээр хайж сурыг шахах гэдэг. Очрох чинь одоо ганц байна шүү дээ. Тэнгүүд яг ямар эмэгтэйтэй үерхмээр байна одоо. Цаашдаа ингээд гоё холбогдоод тэрийг ингээд гоё төсөөлөөр ярьдаа та. Мөрөөдчихүн. Тийм мөрөөдөө. Мөрөөдчихүн. Мөрөөдөл биелдэг юм аа. Тийм. Тэгэл миний чи юу ч ойлгомжтой шүү дээ. Маш цэвэрхэн байх хэвээр. За цэвэрхэн тий. Цэвэрхэн цэмцгэр. Тий. За тэгэл баг болоо гэж би бодоод шүү дээ. бүр гоё тодорхой. Цэвэрхэн арьстай. За тэг ингээ нэг юм цэвэрхэн л нэг юм том нүдтэй том бүкс мөстэй гэж тэр яах нэг хамаагүй. Гэтэ яг бүкс бол чухал. Хөхнөөс илүү. Хөх бол яг жижиг том байх нь хамаагүй. Зан ямар вэ? Зөөлөн. Зөөлөх. Гэтэ баг хүн болгол энийг боддог байлгүй дээ. Хин ааш муутай даваа юм л мөрөөдөв гэж тий. Би ч стартер байл хамаагүй. Тийм үү байдаг. Амар гоё охин заяа. Ангар цэвэрхтэй амар бүкстэй заяа. Гоё ярьсмаар шүдмэттэй энэс лалрын хааштай байл яах вэ? Тэг чамтаа бас баймаар өвдөрхүү. Чамтаа ингээл зуралдаашаа. Хүмүүс төсөөлөгдөж байгаа. Чи ингээд яг ингээл зайл гэж хэлмээр ангууд ингээл аргашаараа явангууд та. Гэл тэ. Одоо өөрөө хийдэг юм гэж. Аршаа яваад.
Ингээд өөрөлдөө тавцсан. Өтөний жоохон аашийн засгаж үзэхгүй л үү дээ. Тэгээс жил болол үүдэн л та. Ааснаас нөө биенээс нөө. Биенээс болол үүд шүү дээ. Үгүй за бүр таг юу байсан юм уу? Жог ааштай болоо. Ааштай байсан дээрээ. Ааштай байсан дээрээ. Би өөр ингэж боддیں۔ Ааштай нэг худлаа инээс үнээс илүү яг нэг юм шолоогоо илчдэг ааштай хүн бол яг үннээрээ байдаг гэж боддیں۔ Тий араас хутгалахгүй. Шууд үнэхээр яг таалагдж байгаа илчдэг. Тий урдаас хутгалвал ядаж ингээд хаана утгаснаа харна шүү дээ. Араас нь хизээж хутгалах юм. Жил тасны дараа ч юм уу. Хоёулаа подкастер ярьжсэн шүү дээ. Царай мараа гэл одоо яг эдрийн дунд ярил л да. Царай ерөн чухал сэтгэл чухал гэл нэг тэгсэн яриад байсан шүү дээ. Царай чухал үстэй. Царай чухлаа. Царай чухал тий. Ер нь л царай чухал. Тий, Амар Царай чухал гэж бод. Ингээл амар гоё сэтгэлтэй те үнэхээр гоё сэтгэлтэй амар гоё юм хтэй. Гэтэ ингээл бас Тэр нэг гоо зүүн таашаал байх чинь удаан хугацаанд хэцүү. гоо зүүн таашаал чухал үстэй. Маш чухал. Тэр нэг яг тийм судалгаач байт юм билээ л те. Удаан хугацаанд тэр нь ингээд араар тавилт те. Хөрөх хайргүй болох гэдэг юм. гоо зүү юу? Тийм. Үнс гоо зүг. Гоо зүг бол араа тавих гэдэг юм тий. Сайхан сэтгэл чинь яг найз дээр л гоё юм шүү дээ ер нь. Маш сайхан сэтгэл бол. Эмэгтэй хүн дээр чинь тэгээд нэг жоохон ааштай байвал тэр чинь тэгээд болоод дгөө. Тэгтээ бас мэдрэмжтэй ааш байх хэрэгтэй. Мэдрэмжтэй байх. Тий, үнэхээр ингээд болохгүй үед нь аашилдаг бол болно шүү дээ. Тэгэхгүй ингээд учир зүггүй чи сая хин рүү харч үгээд чиний юу яадаг чи тий. Юу яадаг би одоо тийм Бала ааш байж шүү дээ. юу нөө нэг юм какагийн ихнэр чинь нээдэг үстэй. Какад бүр өөлөх юм юу ч байгааг болохоор би салцсан юм гэдэг. Амар төгсөн байх. Хөлөө бүчи какагийн ихнэр те. Тим нийтлүүд яваадсан шүү дээ. Хитрхи төгс олцоор нэг Эмэгтэй хүн чинь ингээд тийм драма л хүсдэг юм шүү. Ер нь жоохон мангар завгүй. жоохон юм хэцүү зүйлээс дундуур нь хүсдэг юм шүү. Ийм нөхрөн зодоод байдаг хүүхэн салдгууч үлээ бас нэг тийм байдаг шүү дээ. Тэр шиггүй яг тийм муухайгаар л зүрлжлээ л дээ. Гэтэ нэг тийм Жон токсик юм уу? Спайс өгчгөр байгаад байд юм шүү. Тэгж ойлгосон. Ял салж нийлээ лөө. Драма дуртай юм шиг үлээ шүү дээ эмэгтэй хүмүүс. Ер нь тэгэл эмэгтэй ер нь бол тэгэл айл айл мэдэхгүй шүү. өөрсдийн хийх ажлаа завгүй байхад л тэгэл ер нь болд юм дөө. Шинэг нэ эмгтээчтэй. Эмэгтэй эрэхтэй айл айл нь өөрсдийн ингээл хийх ажилдаа завгүй байх тэгээ болд юм да гэсэн. Тэгэл орондоо л уулздаг те. Ер нь бол тэгээ хэрүүлд мараа гарахгүй шүү. Завгүй байх. Завгүй л байх хэрэгтэй юм тий. Ажил төрлөө хийх ажил тэргээ хийгээл үү. Тийм шүү дээ. Завтай гарч нөгөө нэг хүн Тэгэхгүй өөрийгөө ингээд чагнаад тий. тэгээд ховж юмнууд ороогдаа. Тэгээ ингээд аль нэг нь ажилгүй завтай тэгэл яг ихний нэг жил нэг 6 сар гоё байх хэл та. Хайрлалцаа. Тэгэл цаашаа ингээ хамт байх гэж яадаг нэг нь ажилгүй ингээл өдөржин гэртээ байж идэг бол энэ хэрүүл юу гарна шүү дээ. Тийм байлээ. Чи яа намайг гараар тавьчих. Нөгөөх нь яг яг гэртээ байгаа нэг нь бол ингээл маш их зүйлийг ургуулсан бодно шүү дээ. харин яг завтай гарал хүн яг Карантины үед ямар байлаа. Тэг эмэгтэйчүүдтэй нэг зүйлийг хэлмээр байна. За. Эрэгтэй хүн гэрээсээ гараа явахаар л гинт нэг нүцгэн эмэгтэй ингэж гарч ирээл ингээл хажууд нь ингээл байгаал найз залуугүй чи ингэж тэрж авдгүй тэрийг ойлгочоосоо гэж хүсэж байна. Тийм олддгүй Олддгүй ер нь тийм юм байхгүй. Гэтэ ер нь бэк брог бол ер нь шалтан тэрх гээд идэх юм байлаа шүү. яг бэк бол клипийн дээрэл төрж байгаа та нар ойлгох шээ. Тэгээ яг залуу байгаа шүү дээ. Лав зүгээр ойлгохгүй шүү дээ. Тайгүй харин тэгж бод. Тийм өстой байхгүй шүү. Найз охинтой болохоор Найз охинтой найз болоход охиндоо л хайртай байдаг аа. Тий. Ямар ч тийм нүцгэн эмэгтэй гарч ирээл гэрээсээ гарангуут ингээд илүү аваа авдаггүй. Тэрүүл хэрэгтэй үнэ. Тэрүүл яах. Тэрүүл тэгэл Уучлаарай үгүй. найз охиндоо хэр хайртайгаа санах хэрэгтэй дээ. Тэгээд ямарваа нэг асуудлаар тийм юм боллоо гэхэд заавал баригддаг дүрмтэй юм байлээ шүү. Юу нь бол Тодорхой шүү. Өөрийнхөө жишээнээр хэлж байна. Тэгвэл баригднаа ямар нэг Бравон батакос. Ямар өөртөө хэлсэн. Ямар их үнэтэй. Ямар их Хараа тавьсан аа юу? зөвлөгөө те. Та хэдийн анхны хайрууд ер нь бас хэр бага настай байсан юм. Хэр Хэдэн настай ер нь байсан юм. 17. 3 дахь ангис. Пүү. Тий 9-тэй л. 3 Тий. Тэр үед чинь хүнд үерхий гэж гуйжилаа. Оо нэр миний анхны дурлж исэн манай дээд ангигч
Сайхан өнгөрцөн мөлий зайлгүй. Нэрээ rest in peace. Facebook-ээр харсан. Анхны. Тэ. Би тэгтээ яагаад хүлтэй янз бүрийн бүтэлтэй юм болоог л дээ зүгээр нөгөө надаас дээшээ ихч байсан. Манай 23-ийн 2 3 дээшээ юм уу? Тэг би ингээд бүр ингээд хараад яг кино шиг ингээд нэг кинон дээр бацаанууд нэг юм их чараад ингээд гацаад ам нөмж яг тэгдэг байсан юм. Уусаа бацаан байх тэгээ ихчнэр л гоё хараг. Тэр үедээ их ингээд гоё реклам тоглодог. Тэр үед нөгөө Котекс реклам гэл амар гоё реклам гарал. Тэрэн дээр манай сургууль ихч тоглодог. Тэгээ яаж их нэг лагерт гардаг. Хүл бөмбөг тоглож байгаа л яг хажуугаар найзтайгаа гот би гацаа шаашдаг гэсэн. Тий. Тэгсэн чинь нэрээ сүулд өнгөрцөн байлээ зайлвал. Тийм болсон байлээ. Та хэд бас ер нь өөрөөсөө ихч хүмүүст дурлж ирсэн үү? Байнга шүү дээ. Би бол нэг 28 хүртэл бол дандаа л ихч хүмүүст бол их дурладаг л байл. Ихчнэр угаасаа гоё хайчиж гоё харагддаг. Гоё. Ер нь гоё харагддаг. Гэтэ ер нь эртөө жив юм шүү. Дээшээ доошоо нэг насны хязгаар нэг байгаа шүү дээ. Бэки дээшээ доошоо дээ. Тэгэл 10 дотор шүү дээ. Тийм шүү. Доошоо 10 Доошоо 10 байж болно шүү дээ. доошоо 10. Одоо доошоо харж яриа болоогүй гоос. Би арай болцсон. Би ч одоо 30 шүрх гэж байна шүү. Тийм шүү. Та нараас арай жоох авах байхгүй. Надаас доошоогоо бол яг 20 дотроо бол нэг 7-8 насны зэрэг нөгөө нь 20 мөр гарцсан бол болж байгаа байхгүй. 29, 28, 29, 30 гээл яалчгүй гинт шинэ октод гараад иртээ. Гинтийн юм болдог байхгүй яг гинтийн юм болдог. Тий, яг тий. Задраад лээ. Үеийнхэн ингээ алга болчихсон. 18 байлээ. үеийнхэн бүгд тэгэл хүүхэд мөгд гаргаад ингээд Нэг тийм бол болд ш. Дээшээ хараг бол одоо аюултай байна. Одоо мань хоёр дээшээ харагдэр одоо жаа зэрэнэс. Тэгэхээр доошоо харуулъя гэдэг хөө. Гэхдээ гэхдээ дээшээ харвч өгөөгөө бас 50 өрөг байгаа шүү дээ. дээш хараг үйл аюултай байна. Бодлоо. Тэ сайхан эмгтээчүүд байгаа. Өө гэхдээ 45 6 гоё. Айгуу зөвтгөөд ярьчих. Байгаа. Өө 45 6 Цэмбэг гэж нэр байгаа шүү дээ. Байгаа. Тийм. Сайхан Мөнгөтэй ижил Цэмбэг байгаа. Тэг яг сайхан болол явчлаа. үнэ. Очоохон авах юм. 17 дод шүү дээ. Гоё юм байна. Намастра. Тэг ойлгохтой юм байхгүй те. Урд хятадд байхад л Чи танилцсан. хилдэд явчлаа. 17. Тэгээд эдгээр сургуульд байсан шүү дээ. Обвиаслиг сурдаг. Тийм үү. Тэг би чинь 9-д орж чаддаг хөөгдчихдөг байхгүй. Би бас 9-р ангитай хөгцсөн. Хөгцсөн үү? Хойлоо. Улаан шугамны доогоор орсон. Хоёр яг 9-өөсөө дуулж хурддаг байгаа юм. Бид хоёр хамаг. Бид хоёр ч ер нь дуулдаг л юмс та. Би яг шугамны доогоор орох гээд сурлагаараа. Тэгээд дуулдаг болсон ч Дөнгөд би нөгөө ангийн яг толгой байхгүй. За. Толгойн ангид нэг юм хүүхдүүд эдэгтэй эрэгтэй хүүхдүүд нэг сакс урлаг юу гэд бүх юм ингээ шааждаг. Яг тэр дөрөв эрэгтэй хүүхдийн нэгнээс байхгүй. Энэ учирлыг хасаа шааж. Ингээ чи юм бол надаа ингээ чинь бас тэгэл. Тэгэл үлдчихсэн. Яг сурлагаараа бол хусагчих гэсэн. Цум асц юм аа. Шүүсэн байдгийг. Хин багш. Туулаг шүү. Энэ хэсгийг хасаарай. Туулч юм Орос хэлний багш тий. Орс англи наа хөөсөн байдгийг. Би маш их дургууг нь хүргэсэн. Тэгсэн. Тооны ангиас хөвдөж туулах шиг ингэж орж ирээд. Туулах шиг маш их сахилах гутсан тий. Тэгээ яг нэгийн манюси яг төгсөлтийн үеэр яг бэк шиг ийм стайл би хаатай нэг ийм залуучд агиух гэсэн дээр сакс тоглодог нэг үед. Яг нэг өндөртэй халдсан яг ийм Октод бүт ингээ хойлорчдаг тий. Манай нийт нас дагаа хойлооч. Бид нар нэг яг нэг гоё өсөрдөг. Яг энэ 12-ын шидэн дээр амар тогч мөхтэй. Тэгээ та урагшаа аваад тэнгүүтлээ шууд дурлцж байгаа юм шүү дээ. Маа найз дүү ирэхчихсэн. Тэгээ тэр хоёр салцдаг байхгүй юу? Тэгэхээр за мань чинь нэг буцааш нийлүүлж өгнөд хоёрыг гээд авч гараад дурлааш шүү дээ. Чи Тайланд үү? Сүүл Тайланд руу явсан. Эхлээ Баудин гэдэг нэг газар. Тэр Монгол юм уу? Монгол. Тэгээ Монгол охтууд л юу амар хөөрхөнтэй. Харин ингээд дунд ч нь бол гайгүй юм шүү те. Ер нь гайгүй шүү дээ. Тийм солонгос тэгэл Солонгос Японоор ингээд гудамжаар явахаар тий. царайлаг нь хэд царайлаг тэгээ царай мотор бүр хитрхи царай мотор болоод. Яг ерөнхий ингээд цэвэрхэн гоё цагаан арьс марьс тий. Гэтэ тэгэл
шүдам мам тэгэл өндөр нам мам хэцүү штэ бас. Хятад бол бүр тоглоом биш юм бэлээ. Гэтэ хятад гоё болсон байлээ. Хятадын дундаж өндөр одоо 170 Тийм байлээ. Тэнгүүт л октод нь бүгдээрээ ингээ би хаанда амар анхаарад хиймэл хамаагүй ингээ гоё байх тийм дүр харин дүр. Тэгээ бас Одоо тийм болцсон гэсэн тий. Манисыг байхад л хятад октод хэцүү байсан шүү. Артуус энэ сон бэгүүж үстэй тий. Хачин гараад. Гараа ингэсэн чинь амар том өсмөстэй. Баарнстэй ингэж. Африк оюутнууд манхаа хэлсэн тий. Тийм шүү дээ. Энэ Африк оюутнууд ч бас нэг хятад октодыг бас гамгүй байсан шүү. Зовоогоо ичих уу. Гүний өрөмтлөг. Хоосон даяар. Хүний өрөмтлөг. Дотоороор даяар юм болсон. Түргэн дуудаа. Тэгжээд л зарим нь ингээд мөрөөндөө ороод авч ороод 2-3 хоног гарахгүй шүү дээ. Манайч тэр хичээл номдоо яваад дотор өрний гадаа тамгилж баймглаа боо юм болж байгаа шүү дээ. Гарч ирэхгүй. Тэгжээд л нэг 3-4 хоногийн дараа нэг юм сэгсэн сүстэй хятад гараад харж идэв. Тэд юу болсон мэдэхгүй тий. Үхээд ирж байгаа юм шиг. Эхний 1-2 хоног манд чинь сонсогдсон шүү дээ. Хүн өгч байгаа юм шиг орилж байгаа юм шиг. Тэгжээд л тэгэл айг штэ. Тэгээд хүн дасдаг юм аа гэдэг. Тэгээ яг тийчээ байдаг нөгөө нэг тэр чинь тэгэл нөгөө стипендтэй оюутнууд шүү дээ. Нэг сарын нэг 2500 3000 юан авдаг. Тэгвэл н Африк оюутнууд чинь бол бүгд стипендтэй шүү дээ. Тэгээд тэд чинь шууд бас гангалнаа. Нүдэ гартлаа. Эхний ээлж чинь тэгэл нүд боддог юм авдаг юм шиг. Jordan Morta авч юмсэл те. Өмдөө энэ дээр авч гоё James Mess Zara Maragаас авч юмсэл. Нүдэ гартлаа чи. Тэгэл ингээл Оросуудад хятад октодыг бааранд найраад байгаа байхгүй. Тэгэл тэдний хятадууд идэх чинь аялга маялга мэдэхгүй шүү дээ. Өөрсдөө аль хосч гэж Детройт-ийнх. Нью-Йоркоос ирлээ Америк гэсэн. Яг үндэ зүгээр Африкийн орноос Тэг. Сэрилион Кенмэний гараад байгаа. Танзания гэдэг. Ой тэд чинь тэгээ манай ангид ч гэсэн Америк Африкуд үүдэг гэсэн. Тэгвэл тэд чинь дандаа тийшээ ирж байгаа нь ч бас зүгээр нэг бас ирэхгүй. Тэр дундаа яг тэр ирж байгаа нэг Африкийнхаа тэр нэг дүүрэг хот дотроос дандаа юм бас нэг юм том хүүхдүүд нь ирж байгаа байхгүй стипенд аваад. Нөгөө дандаа юм оюутнууд бол хааны хүүхдүүд. Амаг хаан шиг юмтай. Тийм. Тэнгүү тэдрийнхээ хүүхдүүд. Хунтайж идэв шүү дээ. Тийм хунтайж хаа маань Ханхуунаар тэгээд яг тэрж ярьдаг байсан яг үний юм уу даа гэж би бас боддог байсан. Хүн болвол би хааны хүүгээд би худаач их гэх. тэр Африкууд ер нь жоохон бас залнаа тий. Заалтан. та тэгээ шатахгүй байсан. Би бол алтан. Тухайн чи асуушрын аймаг байсан ба. Асуушрын үеэл гэдэг байсан. Тэр сумын засаг даргын хөвгт мөгцгөл юм шүү дээ. Тэгээ ер нь бол тийм засаг даргаал хүүхдүүд байгаа даа. Тэгээд нэг инстаграмаас солилцсон. Тэгэхээр чи миний инстаграмаас нэг хөөргөн 5000 зан байлуу та. Бас. Тий. Түнгүүд ингээд ангийн нэг Украин Орос охтууд инстаграм солилцсон уу? 5000 юм уу? Хин бэ чи? Манайнаас очив. Тийм 1000 руу ороод ирэхээр бас нэлээ өөр болоо. Тий. Майкро инфлюенсер юм билээ шүү дээ. Тэр чинь 2010-аад л он шүү дээ тий. Тэнгүүт чи ингээд бөө юу юм бэ чи? Яг тэр инстаграмын ачаар тэгчээ бас би нэг Украин охинтой ирсэн шүү дээ. Залуучдаас юу ард вэ? Инста харна. Тэ? Гой юм бас болно гэж. Ерөнхийдөө энэ Украин Орос охтуудын тайп хааш зам ман тэр нэг эдийн шунал момс байгаа байдал хүмүүсийг анзаардаг бол яг Монгол охтууд ч гэсэн. Орсууд Тэр талаараа л Өмсөж зүүсэн хүмүүсээ ингээ харчихна. Хөөх юу өмсөж хаанаас авсан? Чи iPhone 6 өрцсөн юм уу марцсан юм уу? Тэ? Тиймэрхүү юм аа. Яг Монгол охтуудад үстэй. аав ээжийн үйл ерөөсөө Оросд очиод Оросын тэр трендийг л чирээл Монголд авигдсан юм шиг байгаа. Тэгээд 90 оноос хойш тэгэл нэг юм Орос школоор явцсан шүү дээ, тэ? Хүнийг дүгнэх юу өдр нь би бас тэгж бодод. Одоо нэг жоохон Европч болоод байгаа юм шиг. Орос школоор уулт. Баяра Бэко ер нь гадаад тийм охин мохинтой бодолж ирсэн үү? Зайсан бол та. Болцогч. Япон охтууд Зүрээ хэлцээч. Тэг би шууд өөрсдөө ирж юм ярьж мэрэл. Вау. Би нэг Орос охинтой үргэлжсэн. Үерхчихсэн. Цирк тахта.
Нөгөө нэг ах чинь тэгэхээр бас циркэн юм. Бас нуурн үз. Надаас чинь 7 ихч мэгч байлгүй яа. Тийм эс. Тийм агарын гимнастик гэдэг. Катяны. Тэгээ ер нь тэгээд ааш зам ман ер нь тэгээд хитрхи задгаа байгаа сте. Мэдгүй шүү дээ өтөр чи ойлголцохгүй л чинь. Тэгээ үер гэж байна. Гэхдээ тэгээд голын хэл нь англи хэл. Тэгээд тэр нэг англиар сайн ярихгүй. Би орсоор хэд чүд одоо тий. Эдийн судаач. Майлинг хийх. Тэр эдийн судаа кис. Тэгэл ер нь бас хэл нэвтрэлцэхгүй байх чи бас их юу юм бэл шүү. Хэрүүл урвал бас болчихгүй те. Яг дотор бодож байгаа тэр овертинг хийсэн юм аа ингээд тайлбарлыг тайлбар чадахгүй өөрөө ингээд юм хэлээдэй гэж бодож байгаа даа ингээд хэлж чадахгүй байсараа нөгөө дотроо эдгээд Хэл нэвтрэлцэхгүй үерхчээд яг үерхчихсэн юм уу? яг үерхчихсэн. Чи бараг 6 мургаас харсан шүү дээ. Тий. Гэсэн нөө чи яг үерхчих гэж бодоагүй л яах вэ? Чи орсоор үерхий гэж яг хэлсэн юм байна. Тэр чи яаж тэ бүр нөгөө нэг юу Instagram-да хамт зураг мураг хийгээл бүр стори хийдэг гэсэн шүү дээ. Мартин нэмэр цэцэн өгч мүү. Биш одоо ер нь үерхий гэж хэлж байгаа юм уу? Үерхий гүн октод яг тэгдэм бил шүү Хүсээд байна те. Тэр ч шүү те. Үерхий гэж Хугацааг үед угаасаа гоохын хэлж гарнаас нь хөдөлчүүл тэгэл үргэлжиж байгаа юм шүү. Одоо ер нь бензин асааж нэг зүрх мөрг асаадаг юм байна уу? Баахгүй байна. Манай хоёр дууссан бахаа. Эртний сайхан уламжлалаа өгнөх сайхан сэргээвэл тийм ээ. Орцод заамаа цуулж Гэхдээ би ч уул нь өөрөөсөө олон дүү найз охинтой шүү дээ удаж байгаа. Уул нь шинэ мэдээлэл алдгаас одоо байхгүй болсон шүү дээ. Надаас өгшин болсон шүү. Болохгүй шүү. Найзуудтайгаа одоо овоо явдагс болсон шүү дээ. Манай найзуудтай байхгүй. Яа, найзуудтай байхаар ингээд стресстэй. Тэнийг юм яриад байгаа. гарын стандарт. Нээ өрөвдөж байгаа өөрөө тий. Яг тэгдэг. Өөрөө ч яг найзууд нь үзсэн шүү дээ. Үе охин өгшүүлээ аяц. Ног танаа уу? Тий. Би хаяа ихчээ ихч байсан. Хөө яг тэгээд дагчтай юм л шүү дээ. Одоо тэгэл бүх үйлдэл нь одоо 6 7 жил боллоо шүү дээ. Яриа зодж байгаа л. бүх юм нь яг наад чиг шүү дээ. Тэрүүлэхээр яг зөрүүлээ миний үгээр хэлэхээр бас сонио шүү. толруу яаж тий. Нэг оноо гэж байна шүү дээ. Гэтэ юм тэгэл ганц бий байснаас яагаад ч одоо тэгэл токсиксэн ч хамаагүй үнтэй үргэлжлэх байх нь зүгээр. Тийм манай аав ингэжсэн шүү дээ. 10 жил 10 дугаар ангид лөө 9 дугаар ангид лөө машинтай явж исэн. Тэгсэн чинь ингээд хин аав машин барь би урд цугаа явж байгаа. Тэгээ би хүн амттай бараг үерхөөгөө утсч аав сараа завсан шүү. Аим гоён дээр гараа ингэснэ. Миний хүү ер нь хүн амтнан дорлж гин үү? Хүн амттай үерхэж гин үү? Би хичээд шиг үү? би тэг хичээд ингээд гүү аа юу гэжтэй мүү гэжтэй. Одоо ер нь ингээд жоохон байгаа дээр хүн амттай үерхэж үз. Залж үз те. Хүн хайрлаж үзсэн үз гэдэгсэн. Би дотроо болох юм уу гэж. 2 жил дараа 12 дараа гэдэг тэр чинь бүр баахан үргэлжлүүлээс аав дахиад башаасна. Одоо жоохон болно. Яг тийм болчихсон. Тухайн үед нэг ингээд таньж мэрэхгүй ингээд уулзаач гэнэ танихгүй өрнө ингээд relationship юм хийдэг байсан шүү дээ тий. Тэгснэ ингээд 100 лайк хүрвэл хөдөлсөн зураг аваад юм аваад. Амар Facebook-ээр бүр дүүр явдаг байсан хөх тий. Юу гэж боддог хэлий мэлэж тэр олонний өмнө шууд ил тий. Хөөхөн гэж боддог. Яасан тий анхны сэтгэл үнсгэд гоё байсан байсаа. Тэр хүмүүс шууд зөв таймлайн дээр постлоход баахан гарууд доор нь юмээ тэргээл тий. Яг тийм сөх тэгэл аав яг тэгжсэн. Эхлээд хүнтэй өрхөж үзсэн 2 жилийн дараа одоо жоохон болно. Хоёр дээр алгаж ижилээ. Тэгэхээр яг сингл амьдрал чи сайхан зүйл зөндөө өгдөг шүү. Маш сайхан байна харин. Сайхан зүйл бас зөндөө л өгдөг. Астаа жоохон хэцүү юм шиг. Хэцүү. Одоо яг залуу үед бол сингл сайхан юмсан. Одоо л хэцүү штэ хандаа. Тэгэл гэртээ ингээл хов хоосон. Тэгээ одоо ямар бид нар гарыг игээд одоо хаашаа ааж гарах юм найзууд Бро хүний гарт орчжээ. Тэгэл гэртээ тэгэл хүүтэйгээ хэрүүлхийгээл Ганцаараа байхдаа тасах гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй. Тэгээ нөө зожигрох гэдэг юм те. Тэгээд ганцаараа жил гарсан байлаа шүү дээ. Яг сингл амьдралаар ас тэгэл тэнхтэд идэм билээ. Одоо ингээ тэрийг саяхан шүү дээ тэр чинь ингээ сошиал машл тэнийг юм яагаал басна. Байнгын стори хүмүүнд хариулж мариулаа шүү.
Яг цаанаасаа тэгээд ихлээд идэв юм. Тэр шинж тэмдгүүд илэржээ. Бодохгүй лайв. Лайв Дөнгөж одоо тэгээд буцаал нөгөө нийлсэн шүү дээ. Буцаж нийлээл яг нэг сингл амжилтгээ пост хийхэнгүү тэгэл тэнийг юм бичээд тахын болооч гэж хажуунаас. Одоо салуул ахиаш байна шүү дээ. Стори нэгсэл, пост нэгсэл. Би тэр нэг 21 22 оны нөгөө нэг сторинууд нөгөө нэг гарч ирдэг шүү дээ. Гэсэн чинь ингээл юусэн бүр ингээл өдөрт ингээ бүр ингээл цэг үү. Тэгээд цэг. Одоо бол яг хөө ингээд стори хийж байгаа ч дандаа л ажлын юм гэдэг байгаа байхгүй. Тэгвэл тэр үе зүгээр ингээ зөвхөн ингээл өөрөө л гэдэг. Энэ тэмцтэй. Тэгээд байнгын асуултанд хариуллаа. Тэстэйгээ нэг газар юм уу та локейшн ширлээ. Одоо тэрийг харахаар ямар тэнэг гэж таа гэж байгаа байхгүй. Би нэг юм локейшн банк ширэлдэг охин мэдэн шүү дээ. Ингээд стори хийх болгондоо бүр ингээд канте зүү тэгснэ хоолны газар маа заримдаа ингээд яг нэг онцгийн газар явахгүй бол Улаанбаатар Монгол гэж юм. Тийм үгээр Та нарт локейшн хөөж юу н очиж үлдчихсэн үү? гүү яа юм. Би бол үтсэн шүү дээ. Би локейшн яг за энэ локейшн тэн дээр байна даа. Тэгээ яваад очсон бас та байдгүй. Октод юу нэгдэв шүү дээ. Чулуу хойлдсон шүү дээ. Яг ингээд локейшн өгөх юм бол яг болж байгаа хүмүүндээ харьцаа залуучуудад баригдаж мэрдэ тэ нэг. Тэнгүүд ингээд өмнөх оройныхоо хоолыг маргааш оройн Хийж мэдэн. төрөл үүсч юм уу? Сторио сэвлээд идэв шүү. Тэгээ дараа нэг 7 хоногийн дараа мараа гаргаж ирж мэрээ. Тийм. Нэг арай хоёр өөр хоол талаас идчихсэн охин. Ингээд надтай байхдаа нэг хоол идчихээ ингээд зураг авчихсан. Ингээд магшаар тэгснээ ингээд 7 хоногийн дараа ингээд харьцаа өснө дараа ингээд сторид байж яг дэрмэр орсон. Тэгээд би 7 хоногийн капитал явд юм гэж үзсэн. Интервалн дээр. Одоо штэ ингээд одоо штэ чи бас сингл штэ. Бэлгүүн бас сингл штэ. Одоо та нар чи одоо 20 25 одоо ингээд Facebook, Instagram-аар таалагдсан охиноо хараад лайклал дагж магаал юм бичдэг л үстэй. бичэн штэ. Тэ? Тэр бол тодорхой болчих. Зөрүүлээд юм бичгээр нь яг уулзч чинь уу? Яг ер нь найраад бичээд уулзч чадж чинь уу? Би яг асуучихлаа л дээ. Яаж найрч ийн Ямар амар асуулт вэ? Харин яг хэлбэр бол ингэж явж илээ. Яг чихгүй л сошиалоор харьцахаас Алгоритм тэгж яваад байна те. За даган тий. Дагалцсан. За сторийн дээр нь зүрх дарна. За тэгээ ямар нэг юм дээр нь шууд орно. Одоо тий. Орно. Асууж тий. Энэ чи ингэдэж штэ тий. Зааж өгөөш. Юу хийж юм. За тэгээ нэг хоёр үг яалаа тэгэл нэг уулзах боломж байвал уулзсан. Тэгэл тэгэхгүй уулзах боломжоо. тий. Тэгээ тэгэл уулзсан л та. Гэтэ би Уулзсан ингэ юм уу? бодоод байгаа анзаарангууд. Инстаграм дээр маш эготой нэг шок. Тий, харин тий. Аль аль нь. Яг ингээ харилцаар ингээ шууд ингээ дээр доор болцсон. Тий. Чи шууд бичээд уулзч чинь уу? Тий, яг шууд бичин гэхдээ яг нөгөө уулзах нь бол тодорхой биш гэж. Гэхдээ ер нь ингээ байр суурь ингээ бүр шал өөр. Яг ингээ уулзсан гот ингээ би ингээд тий ингээд битэр ингээд яг адилхан харьцсан шүү дээ. Тэгвэл яг инстаграмаар ингээд эргэжтэйчүүд нь дөрүүлээ бичингүүт яг нэг юм амар гуйж говшиж говшсон Тэгээ тэд чи яахантай болоод байгаа юм. Одоо яг ийм төрлийн залуучууд ийд шууд бичээл гоё юу наа зураг мөрч ямар гоё юм бэ уулзын муулцыг шууд хилдэг залуучууд чи бол тэгдэг үү те Би шууд хөөрхнээ хэлээд чи ингээд гоё байна, сайхан байна. Би чам чи надад таалагдж байна. Хоёлоо зүгээр ингээд хамт байж үзье гэж шууд хэлдэг. Тэгээд үгүй тийм л стэл хавхын тэгэл Уулзны энэ зүг байхгүй цаг өрөхгүй Би бол уулзахаар тэгээд эсвэл ингээд биеэрээ ингээд уулзахаар тэгэлчихдээ. уулзахаараа хилдэгэ Би гэхдээ үерхэл мөрхэлж байгаа. уулзсан готлоо хоёлоо уулзах гэж. одоо энэ брото чи хамт ажиллаад хоёлын хэдэн сар болж штэ хажуунаас нь хараад Жаахан балмад үерхт юм а би. наа чи энэ хүн мөндлөө бас нэг хамаагүй зүрхэлдэггүй л үү Энэ их нандаа хайрлт юм билээ бил хүн чинь. Тэг амар нандаа. нэг харж идлээ Тэг яг тийм те. энэ гоё зургнууд тагтах гэдэг үхгүй. Зургнууд одоо тэр амар гоё инстаграмтай охин ингээ байж болно. Тэгтээ яг муухай хэлж байгаа юм чи тэр чинь яг тийм биш байдаг үхгүй. Яг уулзсангууд тийм хөөрхөн юмтэй бас биш байсан. Тэгэнгუთ би бол ингээ гудамж талбайгаар явж байгаад энд янз бүрийн газар явж байгаад яг ингээ хараад хөөрхөн байнгут нь очоод контактал авч байгаа үхгүй. Би ингээд чамтай ингээд яаж болох уу гэдэг. Тэгээ үгүй мөггүй гэдэг тэгвэл окей гээл тэгэл өнгөрнө. шийдвэртэй шийдэлтэй биш Чичрэхгүй юу? Чичрэхгүй шүү дээ. Тэгэл одоо бантаал явна шүү дээ. Одоо шийдвэхгүй л гэж үгүйс. шийдвэртэй шийдэлтэй биш байхаар бас асуудал зүүн. Одоо миний үеийн залуучууд миний сайн найзууд гэл одоо 35, 34, 36 та залуучууд л байгаа шүү дээ. Сингл залуучууд зөндөө. Одоо жишээ нь манай нэг найз байна. Харахад царайд сайхан карьертэй. Улсын
том байгууллагт нэлээд том албан тушаал мушаалтад ганцаараа амьдрна. Бүх юм байгаа. Одоо л ингэж заяа. Яадаг гэж нэг асуудалтай заяа. Эмэгтэй өндлөө гэж би чинь хэн ч хариу ичин заяа. Ер нь бол битээ хариу ичээсэ гэж бот бичдэг заяа. Яадаг гэж хай гэдэг. Тэнгүүт нөт нь өөдс нь хай гэж тэнгүүс сандраа уцаа шидэж шээ. Оо юу вэ? Эсвэл уцаа унтраангаад шууд унтаа шээж. Санд руу юм уу? Ер нь нэг тийм. Жага өөртөө итгэлгүй л юм шүү. Мэдхгүй яг тийм. Зөрчилтэй л Ер нь тийм. Би чи бүр юу ч хүн байж зүгээр шууд олзовч. Та нар ингээ харна шүү дээ. Ерөнхий ингээ харуул оо дажгүй бро энэ даа гэж ингээд хувц сундар мунар нуруу туруу ингээд сайн байцхан мэдхгүй юм бол тэгэл хамт уужидэл ингээл юм ярингу яг хүүхчиг болоод тэгэл эмгтэй хүмүүс ярингу тэгэл уцаа шидэж шээ. Тэ суул талтай. Мань үний бодол бол одоо сингл байгаа заа. За ууж муучгаараа яа тэ. Уусан ч гэсэн тэгээд ер нь аргаа болохгүй. А тийм үү. Нэг юм охин байгаа зав. Мангар гайгүй охин. Манисаас нэг 5 6 л байх. Бас гайгүй ажил төрөл хийдэг нэг сингл эмгтэй. Тэрнтэй ер нь бол ингээд нэг хай гэж би эндээ ингээд уцаа шидсээр гад нэг 4 5 сар болчлоо. Тэгээд таарад бид нэг ингээ үнэнгийн яриулаад хооронд нь уулзсан ч манай хүн өөдс нь харддаг вэ. Яа хичээд. Үнэхээр жабуу тэгдэм байх тий. Харьж ингээ учраа олохгүй ингээ тэгээ бүр согтгороо мангар юмэр хүний дургу өрнө. Тийм залуу гэхдээ яг эсэргээрээ яг гоё эмхтэйгээ хайрыг татчих. Тэгээ мань үний хүсэл бол ийм л юм шиг байна гэсэн. Алаа өөрийнх нь харсан эмхтэй хөөе гээ шууд гэрийн мэдж олж ирээ хаалган төгшөө орж ирэл алуу хувц ундраатай алуу сексти маргааш нь бүх юм те хоол моолээ гэж зонго хоёул өргөж байгаа шүү гэдэг ер нь ийм л өсөд байгаа. Кино шиг л юм болох гэдэг юм тий. Жаа гүнзэлгэл амьдруулсан тий. Би бол чинь тэгэл 88 оны залуу гэсэн. Биг шууд зоригтой юм. Би бол одоо ингээд таалагдсан эмхтэй харах юм бол юу очиод юм асууж чадахгүй шүү дээ. Тэ чадахгүй үргээч нь гэж айдас гэдэг хөхгүй. Тэ очиод айгуул юм яриад тэ баг ингээд чи таалагдж чинь гэх юм бол энэ юу вэ? Гаж тонтноо өдрөж бодно гэж бодоод тэгдэг хөхгүй. Тэ ингээд айгуу энэ тэнд айгуу гой ингээд хүмүүс харж ирсэн. Ингээд бүр ингээд шүс гойж тэрэндээ бүр ингээд ямар өрх юм бэ гэд. Тэ ингээд бүр ингээд хараал тэгээ бүр үнэхээр ингээд очиод ингээд контакт нь авч чадахгүй өнгөрөөжсөн тохиол зөндөө байгаа. Тэгээд тэрийгээ тэнийг юм шиг ингээд банк хайн яваа. Тэр өмнөх дугаар дээр Бойкагийн хэлсэн бас зөвөө тий. Юу гэсэн ингээд таалагдж байгаа эмэгтэй юм уу эрэхтэй таарна штэ. Очоо зүгээр асуу. Наа чи тэггүй л ингээ харамсан штэ гэд. Бас нэг бас зүг байхгүй. Би бол харамсан. Би бол харин асуу Таны л очно хавт там байсан. Бүр юм бас нэг эрчүүдийн донд тийм яриад юм биш. 10 хэлжэхлээс нэг За тэр л бро юм да. Тэр чинь яг өсрэлтгүй эрэл айгуул байгаа байхгүй. Одоо эмгтэй хүмүүс режектлүүлж үзэх хэрэгтэй ер нь бол тий тэгжсэн дээр юм шиг санагдав. Оо олон режектлэл шүү дээ. Тултлаа тий сайхан. За зээл юм үү? За ингээд та нараас өнөөдрөөс асууж эхэлнэ. Баг режектлээ. Баяраа тэгтээ гайгүй хөө тий. Баг режектлээ. Хитчүүрээс асуух гэдэг. Би ч тэгэл ер нь бол тийм чиний тайпны ер нь хүнээс хамаагүй эмхтэн юм асууж чаддгүй санаа зовдөг төрлийн л өстэй. Хүчээр тийм болцсон шүү дээ. Гайгүй болсон шүү. Тийм би бас амар даруухан байсан шүү дээ. Нэг охин сайн болчоод ингээд 3 жил сайн болж байгаа байхгүй. Гэхдээ нэг ч удаа ингээд би чамд сайн гэж хэлэхгүй ингээд нэг ангийн охин. Тэгээ зүгээр 3 жил ингээд дотроо сайн явж байгаа. Яах гэж. Тэ хэлнэ үү? Юу ч хүсэж байгаа мэдгүй. Тэгээд яга удаж жагаад нэг зориггүй нэг худлаа өнө ингээ хэлж мэлээд. Тэгээд замхраал алга болсон. Тэгээд одоо болохоор бүр сурцсан тэгээд хамаагүй спек шиг хэлүүл хэлцдэг л болсон. Тэр нэр юм блэ. За одоо юу хэлж байна? Би ер нь ямар хүнтэй сууя гэж бодчих. Ямар эмэгтэйтэй. Одоо ер нь сууя гэж бодож байгаа юм уу? Тань Арай одоо болоогүй юу? одоо байвал тэгээд хороноос өгүүл гэдэг шиг. Нөө маань найз чиг хаалгад огш орж ирээ те. Алаа хуцаатай тэгээд Үнэхээр сайхан эмхтэй гараад ирвэл одоо ингээд бэлэн сайхан байж л хүүхдтэй болсон ч бэлээ. Хүүхдтэй байвал яах вэ? Хүүхдтэй ээж болно тий хамаагүй. Nice. Би бас бодол. Одоо тэг яах нэг иймэрхүү юм бас зөндөө байгаа шүү дээ тий нэг Хүүхдтэй бол гоё л өстэй гоё дахиад бэлэн болсон тий хүүхд гоё. сонирхолтой шүү дээ. Чи ерөөсөө ингээл бүх юм бэлэн ирж байгаа. Одоо энэ дээр бол маа залуучууд айгүй тийм эриг байх хэрэгтэй яг уу. Зүгээрсэ тий аль ч насан дээр хамаагүй шүү дээ. Одоо гайгүй шүү дээ. Гайгүй л. Одоо юм бүх юм амар зүгээр болоод байгаа юм. Тийм, Хэвээ юм болж байна. Тийм гайхмаар юм биш болчиход байна тий.
Гэтэ манай стрип гэхэд гайхааргүй л болсон байлиг шээ. Гайхааргүй болсон. Маа найз яа. Гэтэ стриперүүд мангар мөнгөтэй нүрийн гэсэн шүү. Харин тийм шиг л. Маа нэг найз стрип охиндоо үргэцсэн зөвөр хамт амьдэрдэг. Тэгээ оройн гараа явах гингүүд. Харин нөө яганыгаа өмсөө яваарай. Мааны таньдаг дүүхүү стрипер. Мааны таньдаг дүүхүү стрипер найз өхөнтэй шин Жордонгор тасардгүй шүү дээ. Нэмэгтэй хүнээс юм аваад дахин чаашдаг. Тийм хүмүүсээс байна. Энд чинь бас нэг цаанаасаа төрдөг юм билээ. Долоодгүй гэл байдаг шүү дээ. Тэ? Янз бүрийн хүнд тал застдаггүй гэл тэ. Тэр чинь бас цаанаасаа төрдөг юм билээ шүү. Шууд манус очиод бас пялдаг тийм чадахгүй юм билээ угаас. Цаанаасаа бас уур. Би чи бас нэг хэсэг сонгуул Монгол явах гэж үтсэн шүү. Тэнд очихоор бас уур ураад байгаа юм чи шүү. Яг төрдөг юм билээ. Тэгэл ингээл манус одоо ингээ хараарай заяа. Хол бистаа пялдаг бистаа гэл хүмүүсийг тэгдэг ч зарим нэг гаруудыг те ийм бистаа нэр. Тэгэл тоохгүй те нөөд нэг пялдаг гар л яваад идэг. Тэгээ ингээл харангуут бүгдээрээ гүйцээ авцаа одоо ингээ. Тийм хэрэгцээ байгаа хгүй тэр хүн. Жинхэнэ тэнэг гардаа ингээл минусээ ярьдаг байсан гарууд тэгэл бүгд тэнд очсон. Тэгэл эсвэл ингээл бүх амьдралаа шийдсэн ингээл хөөе юу вэ учирлаа гэсэн ингээл явж байгаа юм чи. Яг би энэ дээр ингэж бодд юм аа. Яг нэг жоохон хуучны л үзлэх л та. Эрэгтэй хүн нэр төгөөр үхэх ёстой гэдэг одоо тэгэл зөндөө кино хийдэж шүү дээ. Тэгээ Спарта тий одоо Трой эдэр гэл. Энэ дээр яг дэмжигдэх хог. Эрэгтэй хүн тэр тусмаа яг бид нар чинь энэ барьж авах юм их цөөхөн шүү дээ бас яг их гуц юм бол эхнэр хүүхдээ харьлахтай гэр бүлээ тэтгэх аав ээжээ инэрх тэгэл нэр төртөө амьдраад үхэх. Тэр яг баян уу ядуу байх хамаахгүй. Нэр төр гэдэг байгаа. Энэ дээрээ бол ийм юм бодохгүй хүмүүс хамаагүй. Тэгээд яах вэ тэгээд цаашаа тэгэл өшөө амьдрал янз янзын бодвол би яг нэг юм зүгээр хэлчихв ингээд тэр газраар нь орж гарч үзсэн хүний хувьд ингээд хэлэхэд нь штэ. Тэнд байгаа хүмүүс дээшилж байгаа хүмүүсийг харж байгаа шүү. Тэнд байж байгаа үлдэхгүй явцсан хүмүүсийг харж байгаа. Яг бүр ингээд нэг юм амар толгойтой гарууд идэв штэ. Энд тэндгийн сургуулийн төгссөн ийм гарууд тэнд удддаг юм бол гараа авчихдээ. Хийх юм хийчээ шууд гараа авчихдээ. Тэнд үлддгүүд нь яг пялдагдаж сурсан хүмүүс удддаг байхгүй. Жохон лузер марк юм. Яг тийм. Тэнгүүд бүр тэгж удаан байж чаддаг хүн бүх зүйлийг золиослж өөрийнхөө нэр нүр бүх зүйлийг золиослоод хэдэн ч жилээр хамаагүй тэнд байж чадах хүмүүс дээш явд юм бэл. Тэр юм дээрээ л төсөөлж байгаа. Ерөнхий миний анзаарсан тийм. Үнэхээр боловсралтай гарууд нь заяа. Одоо Обона эдэр гэл миний таньдаг миний хүүхнүүд эдэр тэнд удахгүй байгаа байхгүй. Зайл гараа авчиж байгаа байхгүй. Над өшөө хийх юм зөндөө шүү. Тэндээс гарвал миний амьдрал сүрээ би ахаа лузер болоод очиод ста би нөгөө бэктэй эсвэл бэлгүндээ би зодууландаа гэж бодож байгаа гарууд тэндээс явахгүй шүү. Тийм ээ. Тэгэл ер нь тэгэл өссөн орчин яг юу бодож өсөж чинь те. Боломж хэр байна гэдгээс л одоо бүх юм амарж байгаа хэвээр. Бид нар харин явж их боломжтой те яг бүх юу ч хийж болохоор те. Тэгэхгүй одоо тэгэл хосоог жишээ нь ингээл аав ич чинь зүгээр л өмнө байсан бол за миний хөө юу хиймч болно шүү гэл хаг те. үгүй шахгүй те. Тэгэл болохгүй л зодддаг байвал тэгэл хиймч болцсон ярваас л хүн явж байгаа. Тэгэл те. Обмик дэрий те комедиан болъё гэж бодохгүй шүү дээ. Нэг муухагаар хэлвэл долоод сурна гэдэг чинь авьяас юм байлээ шүү гэдэг шиг байна. Стайл скилтэй. Үнэн нэрээ. Гэтэ улс төрийн долоолт ч юм бас арай өөр явдаг. Чи юуны далаалт? Яг бас үгүй хэдүүлээ чи Улс төрийн биш тоо. үгүй хэдүүлээ чи анх охин ирж ирсэн шүү дээ. Охин додогч шүү. Яг одоо ингээд октоодын араас чи ингээд гүүхийн тулд бас ингээд те юу яаш те бас өөрийнхөө нөгөө нэг нэр төр юу гэдэг юугаа бас ингээд жоохон дарна шүү дээ. Одоо би чамаас жоохон дутуу шүү өдр гэдэг жоохон араас нь гүйж мүдэх ч юм уу. Тэг яг тэрийг харьцуулбал улс төрийн хараа өөр хаалсан. За хэсэг завсарлах уу? Яг завсарлчаад Шээж мэх үү? тэгж за. Urban Talk нэвтрүүлгийн хамтран ажиллагч дээд зэрэглэлийн амт англи чанар Fuel Web-ийг та CU болон JS25-ын дэлгүүрүүдээс худалдаа аваарай. Бас 5 дууссан бодоо аваачиж өгөөд нэг шинэ под үнэгүй аваарай. Fuel Web. Нэвтрүүлэг маань Алтанчлогийн 7 давхарт Saffron ресторанаас явж байгаа. Тэгээд
Ойцчтойгоо яриа өрнүүлж байна. Одоо ярих юм бодохгүй. Тийм би чимнүүд. Тэгээд өнөөдрийн хамтран ажил байгуулж одоо fuel тий fuel гэдэг утга. Webman байгаа. За тэгээд сам хийгээд бензин шиг л удаа. хамтлагч нар маань ажиллаж байгаа шүү. Баярлалаа. Бас тий. Тийм танахтай энэ хамтарч байгаа fuel эдэргээд одоо гэхдээ вебний хор хөнөөлөл бүх зүйлийг хүмүүс аягүй харж мэддэг боллоо л доо. Тэгэхээр нөө хор хөнөөллийг бен дээрээ турштай заавал тултал нь хэрэгжилж тэрний хор хөнөөллийг ярьдаг. Тэ тэгэхээр нөгөө нэг энийг рекламдж байгаа бол та нар яг нөгөө хор хөнөөл зөв хэрэглээг нь бас ярьж өгсөй байх гэж би бас бодоод байгаа. Одоо жишээ нь веб гэдэг зүйлийг вебийг ингээд бид нар татгаараа өдөр шинэгүй татдаг байхгүй юу? Өглөө бүр ингээ хүнжил дотроо ингээ бүр тий бүр ингээл юм ярьж захтаа ингээл бүр битүү ингээл та нар тамхиг тэгдэггүй үстэй тий бүр ингээл гэртээ кино үзэж захтаа ингээл битүү ингээд идэггүй үстэй вебийг тэгж хэрэглээд хаар наа чин угаасаа уушгүй чин цоол нь штэ Яг энэ ч бас хоолойны хор тавдар мавдар үгүй шатаад хэдэн жил болж байна. Би бол нөгөө ковидоос хойш 4 жил болсон баха. зөв хэрэглэжтэй байхгүй веб татчих жаа бол за яг хуу энэ чинь нөө никотин эдэргээд зүйл нь байгаа шүү дээ. Хүн тэр таашаал янз бүрийн юм авах гэж нөхөх гэж л татчих байгаа үстэй. Тэгэхээр энийг татчих байгаа бол яг тамхитай л адилхан байхгүй юу? 3 4 5 сорлоо завсралтай 4 цаг завсрал 3 цаг завсрал. Одоо нэг тамхилах цаг шиг тийм ингээл битүү хусч тэрнгээр амьсгалаад байгаа мó ашигтэй баг. Йоо энэ сте хэцүү байна гэх. Тэр нэг веб чинь одоо тамхинаас яагаад ялгаатай байгаад байгаа гэхээр нэм тамхич юм дуусах мэдрэмж өгд юм байна л да. Одоо ингээ ишэндээ ороод дуусаад тэг сүүлийн соролтон ч юм уу те. Тэнгууд тэр одоо веб чи ингээ дуусахгүй шүү дээ. Ингээл батарейн дуустал нь татахгүй шүү дээ. Тэгээд тэр дуусах мэдрэмжинд хүмүүс бас донттой юм байна, гоё юм байна. Тэнгууд энэ вебийг татаад ангууд тэр дуусах мэдрэмж авах гал ингээл нэмэл угсраал тэгдэгэл юм байт юм. Одоо ингэж байгаа юм билээ. Веб одоо ингээл жимсний хамтаа гэл хамгийн амар нь ингэж юм заяа. За бид нар заяа. За бид нар ч гэж одоо ах нар ч гэсэн ялгаа байхгүй. Тамхинд орсон тийм үү? Тамхинд ороод гарах гэж веб татаж яваад за тэгээ гарах шатандаа явж ш. Гэхдээ одоо бол вебэндээ орчлоо л доо. Тэнгүүт одоо хүүхдүүд орохдоо тамхинд шууд вебэнд орж эхэлж байгаа байхгүй. Эний цаана юм байхгүй ш. Шууд л гаралтай байгаа ш. Бараг вебнес гарах гэж тамхинд орох юм. Тэнгүүт ингэж байгаа юм байна. Одоо юм жимсний хамтдаа янз бүрийн хамтдаа байхаа болчихж байгаа юм байна. Тамхины хамтдаа л болох юм. Яг бидний утаа тамхи шиг хамтдаа болоод тэгэд эн чинь их ханаж байна шүү дээ. Тий, яг нөө муухай мэдрэмжээ авна. Муухай юм уу одоо сайхан ч юм. Гэтэ ямар ч хэцүү үйдэн шүү дээ. Тэгээд ер нь ингээ багаар хошоо гайгүй болж байгаа. Бараг веб нь өөрөө юм ухаалаг болоо те хэд сорстой. За одоо болон 4 цагийн дараа би ажиллана. Сайн учир намайг хилээд байна. Бүр амар игдэж Зөв хэрэглээ гэдэг. Юусаа гээд юм Одоо ингээд бит хоёроос бусад нь бүгдээрээ л арай 30 өрөөгөө авчих тийм. Тэнгүү та нар ер нь одоо ингээд нэг юм амьдралын нөгөө нэг юм ирээдүйн чигээ тодорхойлох яг би энийг л хийж байх юм байна гэдэг зүйлээр нь бодцоос нь. Эсвэл бууж өгөх ч юм уу юм янз бүрийн эргэлзээ гардаг. Тэр бол гэхдээ яг надад бол нөгөө нэг юун дээр ер нь анханасаа ч барыг байгаагүй дээ. Миний амьдрал чинь яг азтай гэх юм уу яг тодорхой байсан байхгүй. Энд дээр бас нөгөө ээжтэй бас айгүй баярлалт юм бэ. Нөгөө дэмжиж өгсөн. Яг нөгөө хүн мэрэгжил сонгох гэдэг хэцүү байсан юм байли би сүүлд мэдсэн байхгүй. Би ер нь багасаал тийм хоол их туртаа тий гэртээ хоол туршдаг. Тэгэл тэнгис ахын нэвтрүүлгийг үздэг. Ийм хоол ихтэй баяртай байгаад байсныг би бол өөрөө мэдэхгүй шүү дээ. Өөрийгөө хоол хийж байгаа юм би тоочлох юм уу гэж хүүхд бодохгүй байхгүй. Тэнгүүт ээж нөгөө түрүүн бас хэдүүлээ нөгөө нэг сургууль мургуул ярьсан шүү дээ. Яг 9 төгсөж байхад би тэгэд улаан шуудны доогор моогоор ороогүй л дээ. Миний хүү тогоочлох уу гэж зүгээр нэг санал тавьсан байхгүй. Зүгээр л гэртээ гоё юм ярьж байхад. Тэнгүүт ингээл пүк гэж явцсан нэг солиут бодаал. Тэгэл та яаж болох юм уу гэд би нөө болж болохгүй гэж бодоцсон байхгүй. Тэгээ дүүл. Миний хүү коллежд ор гэдэг. Тэгэл би яг тэр чигтээ 14 оноос хойш сургууль сураал, хажуугаар нь ажиллаад одоо нийтдээ ингээ 11 жил тоогоочийн ажиллаа хийсэн мөн байхгүй. Сүүлийн 6 жил нь одоо шеф боллоо тий. Ерөөд тоогооч гэсэн үг шүү дээ. Цаашдаа ч энийгээ бодцоо явж байгаа тий. Тэнгүүт надад тийм эргэлцэх юм байдгүй. Тэнгүүт надад хобби гэдэг юм гоё юм байдаг байхгүй. Тэрийг бол би нөгөө нэг шууд хобби миний амьдрал болно гэж боддгоо. Хобби бол хобби явахтаа л гоё идэв штэ. Ажил чинь юм жоох стресстэй идэв штэ. Тэнгүүд би комедидээ дуртай тий. Дуу хууран дуртай байна. Тэгээ одоо ингээл хэдүүлээ студ болцсон ингээд
хамт гоё entertainment контент хийдэг гэдэг чинь гоё. Иймэрхүү зүйлүүд чинь ингээд гоё урмаар тэтгээ яваад байгаа хэрэг. Тэгэхээр би нэг тийм над тийм эргэлтийн мөчтэй буцаж солих уу молих уу гэсэн юм нэг байдгүй. Эндээ айгүй талархалтай бас хандж явт. Би яг хамгийн сүүлд санахаар 26 27 хүртэл телевизэд ажиллаж аваад нэг сайн эцэг гэх юм буйнаар гэх юм нэг цалин байланд санаа зовдөг байгаагүй л дээ. Гэхдээ гинт амьдрал хаалга тогшно гэдэг шиг гинт сэрж байгаа юм шиг зүгээр болол бүхэн болохгүй байгаа юм шиг би одоо яах вэ гэж бодсон. Тэгээ яг хийдэг ажил 17 наснаас эхлээл хийсэн ажиллаа. Би юу нэг ингэж байна гэж байх вэ гэл. Тэгээ тухайн үед надтай хамт байсан манай хүүгийн ээж ч гэсэн тэгэл манай хадмууд өдр чинь тэгэл карьер хөөлөхгүй л намайг тэгэл өөр ажлууд руу телевизээр гардаг юм мэдээ зэдэ уншдаг ажиллаа болгээл. Тэгээ би чи өөрийгөө өөр болох гэж нэлээд бас үзэлтэй. Тэгэл шууд би чи уулын сэтгүүлч мэрэгчлээ орчуулах сэтгүүлч мэрэгчлээ тэрийгэ болиол хятад руу шууд сургуульд яваал. Эндээ бизнес администрашнээр сураал. Тэгээд чинь ингээл яг тооцоолохоор төгсгөтэй 30 гарч төгсгөө 30-тай 31-тэй төгсгöd байгаа байхгүй. Тэнгүү төрийн албаны ном хүртэл авч бэлдээл те. Аа. За би юу нэг ингээл явах юм байна гэж зүгээр нэг юм гинт ингээд хаагаад нэг өөр чиг рүү ингээд шууд орох гээд ингээд нэг явсан байгаа байхгүй. Тэгэл дундуур 8 гээл янз бүрийн эмэгтэй хүмүүсийн пүсийн лазер масар заргаал. Мөнгө олох тий. Тэгэл ингээд явж байгаа гэдэг юм. Тэгээ хятад оюутан байгаад хөвтчихсэн. Тэгэл яг энд нөгөө нэг яг хамт явжсэн контент байна даа санжаа манжаа гэдэг чинь бүгд ингээл улам ингээл хайпрал дээшлэлсэн байхгүй. Тэгвэл тэд нар гоё харагдаад ерөөс болдгоо. Тэгээ миний л хийжсэн ажил шүү дээ тэр чинь. Тэгвэл шууд сургуулиас чөлөө аваад тэгээ ирээл шууд нөгөө контентаа хийгээл урдан ток мок гэл хэлсэн чинь ингээл амар гайгүй болол тэгээ би өмнө авч байгаагүй цалин байлангаа өөртөө олдог болж болол хэлсэн аахгүй. Тэгээ ерөнхийдөө тэгээ энүүгээрээ явах юм байна. Энийгээ би цаашаа ингэж хөгжүүлж, ингэж явж, ийм хийж явах юм байна гэдэг яг зүйл нь яг ингээд ургаа гараад ирж байгаа байхгүй. Нэг юм арай зам зураагаад гэх юм өөрийнхөө зүгээс яг миний нөгөө харах үнцг нь яг юм шулуун яг нэг мэддэг юм а хийгээд эхлэхээр хүн арай ондоо байгаа. Тэгэхгүй яг нөгөө төрийн алтандаа бэлдээл за одоо бизнесийн удирдлагаараа төгсснөө би бизнесийн удирдлагаар төгсөж байгаа юм төрийн алтан шалгалт өгөх гээд байгаа байхгүй би яг яах гэж байгаа тий. Тэнгүүтээ ингээл за гэл тэгэл ингээд бусад нөгөө нэг юм төрийн алтанд орсон найзуудаа хөөж нэг явах гэж үзээл тий. Тэгэл нэг юм чигээ олохгүй байжгаад гинт чаддаг юм а ер нь хийгээ шолуудал ингэ явсан би тавираал шаал өөр болсон. Тэгээ яг юу юм бэ те бас нөгөө нэг өмнө нэг анзаараагүй байх нь шүү дээ те. Гарч үзээд тэгээд буцаад за ер нь юу юм бэ? Тэгээ нэг ингэдэй. Миний бодлоор яг хөө ингээл би багасаа би өөрөө зүгээр л ээжтэйгээ хоёр дүүтэйг өссөн. Нэг дүүтэйг өссөн. Айлын хоёр хүүхдтэй нэг юм энгийн дундаж амьдралаар өссөн л нэг ээжийн хүү байхгүй юу? Яг нөгөө нэг юм найзууд дундаа яг баг багтай жоохон нэр хүндтэй гайгүй ингээл нэг орчноор явцсан. Тэгэл яг тэнгуут чинь яг нөгөө нийлдэг найзууд нэхэр яг жигнэсээ гайгүй л хүүхдүүд байгаа байхгүй. Тэгвэл би яг бас тийм үг хэр биш байгаа байхгүй зал. Тэгсэн ирнэ яг нэг тэр дундаа нөгөө нэг юм ингээл хил амаагээл ингээ явдаг байжсна. Гинт 25-аас хойш ингээл бүгд чигээ олоод ингээл эхлэнгүүд би яг ингээл тэд чинь ингээл бүх юм бэлэн яваад өчөж байгаа шүү дээ. Ажил нь бэлэн, байр саа бүх юм бэлэн, бүх юм тав гэ явхад би ингээд хоцорж байгаа юм шиг мэдрэмж авч эхэлж байгаа. Тэнгүүд яг ингээд тэрэндээ шанална. Баста төрийн албаны шалгалт өгөөд энэ найз шиг ингээд төрийн албан руу ороод төрийн албаар ажиллаад дарга болно гэдэг юм бодох уу? Эсвэл бизнесийн удирдлагаараа төгсөөд нэг компани зүгээр ажил хийх үү? Гэл нэг юм шанал амар их гарч эхлэв. Тэгээ нэг хоцорж байгаа мэдрэмж бас аав. Тэнгүүд нөгөө нэг найзууд ч юм бол бүх юм билээ ингээд явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тэр дунд нэг иймэрхүү нэг юм эргцүүлэл аягүй их. Миний зүгээр яг миний туршлага бол чаддаг юмаа сонгож аваад тэрийгэ барайл тийшээ явах юм байна л гэж зөв миний зүгээс бол тийм ба. Тэрнээс би яг миний зүг байдаг шүү тэг гээгүй. Зөв миний зүгээс бол тийм байгаа да. Амар олон залуучуудыг юм чигээ олохгүй амар олон зүйл рүү ингэ өсчдөг. Олон зүйл рүү өсчих нь зөв л дөө. Буруу юм бол байхгүй ингээл байдаг. А гэхдээ яг за мань нь бол энийг л хусах юм байна гэл дөрөв бэквтер ярьжсэн. Манай гардаг яриа л те 18-9-өөс яг адилхан ингээл бас хобби урлаг соёл гээл дуу гээл явсан. Одоо энийг яг дараагийн төвшөнд авчиж байгаа байхгүй. Өөр зүйлийг сонгоогүй. Эхлээд яг хобби байсан байж болно шүү дээ. Одоо энэ хүнийх чи хобби биш болчихж байгаа байхгүй. Яг дараагийн левел одоо та нар гинжингийн дууг сонстоо. Шал өөр төвшин шүү дээ. Яг зорьцсон. Энэ хүн яг би энийг хийгээд ингэж яваад шат дараагаа хүртэл бодцсон. Тэгэхээр
миний зүгээс бол яг тиймэрхүү чигээ болохгүй байгавал яг чаддаг юмаа бүр зориг болгоод би эндээс энийг ингэж салбарлуулаа ингэж явна гэдгээл бодох хэрэгтэй жоохон ухъя тий бас. зүгээр миний зүгээс бодож байгаа. Баяр бодохоор юм билээ. Би ингээл нөгөө хамаатныхаа сая цагаан сараар уулзаал ээш өгч байгаа дүү нэртэй ингээл уулзсан штэ. Тэгээ би чинь нэг өөршгөл бодсон штэ. За ямар мэрэгчлөө. Хайл сургуулаа гингүүд. Мэдхгүй гэд бүр бүгд тэгээд гарч бүрээ. Хөөх ийм бас байдгийн бах та гэж. Тийм шүү. Одоо ер нь хүүхдүүд чинь 10 жилээ төгсөөд нөгөө gap year гэж амар их авдаг болцоо. Тэр нь яг үндэ айгүй зөв бохгүй. Нэг жил одоо завсарлага ядаж нэг жил гэж байгаа шүү. Нэг жил завсарлага авангуутлаа тэ үйлчлэгээний байгуулагчид юм тэ яг ийм юмнуудад ажиллаж үзээд тэ хүнд муухай айшлуулж үзээд амьдралж үзэх нь шүү дээ. Бүр 30 хүртлээ явдаг байгаа байхгүй өөр газар бол. Тэгээ 30-аас хойшоогоо за би одоо яг нэг юм сурж авъя эсвэл сурсан юм байвал тэрийгэ дагнаа явъя гэдэг юм. Бас өөр шал өөр ертөнц. Яг үнэ. Одоо манай Санжаа шүү дээ. Санжаагийн студ дээр сая одоо яг та нар харах юм бол Санжаагийн YouTube дээр нэг саксны контентыг хоёр дүү байгаа. Кардашин. Тэр хоёр чинь жоохон байхгүй. Хоёулаа оюутан нэгдүгээр курст орох гэж байгаад хоёулаа шууд сургуулаа яа Санжаа хаа танаас бүх юм чинь сураад нэгээс 2 жил таны ажид бай. Бид тэр бүх юм айцсан шүү. Тэгээ бүх цаг заваа тэнд зориулж. Одоо залуучууд юу нэгсэн иймэрхүү юм бол амар их болол. Тэгээ ингээ яг нэг чигээ байр гэдэг шиг те. Одоо тэгэл нөгөө нэг улс төрийн карьер, намын карьер гэдэг шүү дээ. Тэнгүүд надад тим найзч байна. Тэрийгэ бариад яг тэрүүгээр одоо яг үр шимэнд хүртэж яг зах цухаас нь яг мэдэрч карьераа хөөгд эхэлж байгаа залуучууд хүртэл байгаа. Хиндэ яг энэ муу намын гар, энэ муу ийм гэхэд тэнд шантраагүй байгаа. Би яг энийгээрээ л хуснаа. Яг тэрүүгээрээ л хуссан. Одоо тэр хүнийг муу намын гэж хэлэхээр өөрөө олон жил явсан чадчих штэ л гэж. Тийм штэ. Ер нь тэгээд удаан хугацаанд байх юм чи үнц нь үүсдэж штэ нэг. Тий. Үнц нь үүсээ тэр чи мэрэгшээд нэг гоё болоод идэв штэ. Баяраас одоо сурж байгаа илүү. Сурж байгаа. Нөгөө юунд те сурж байгаа. Би чинь бол яг бас айгүй олон юм түрүүний хэлсэн шиг очил ах хэлсэн шиг олон юм өсчихсэн л дээ. Гэтэ бүгд ингээд ер нь бол нэг юу юм блэ? Salesman юм бэл. Ер нь бол ингээд хүний зарж болох бүх юмыг л ер нь бол одоо бараг зарж бодлуулалт их чадварыг байр, машин, сүлдээ сүлжээний бизнес рүү хүртэл ороод юм за. Энэ амьдрахын эрхэнтэй. Тэнгүүт чи ингээл харангуут ер нь бол хамгийн сайн чаддаг юм бол юм борлуулах зархал байгаа тоххой. Тэнгүүт тэр нь ч гэсэн ингээд амьдрал дээр ч гэсэн ингээд өөр бос юм руу орлооч гэсэн хүн өөрийгөө борлуулж чадах те. Тэр юм Тийм шүү дээ, тий. Хамгийн эхлээд өөрийгөө борлуулж бизнесмен найзууд надад байна. Маш сайн бизнесмен. Тэ? Хүссэн байр, хүссэн машин сая доллараар олцсон, 2 сая, 3 сая доллар олох гол явж байгаа. Гэсэр нэг сингл одоо 35 6-тай. Нэг юм байна. Одоо их нэртэй болыг хүнтэй байхаар чадахгүй. Уур нүрээ. Би юус болохгүй байна. Миний бизнес зогсох гээд байгаа юм шиг. Би ингээ ажил руугаа тэмүүлэхээр гэрт нэг хүн үгүй чи ингээ миний хажууд анхаарал тавихгүй байна мэн гэхээр бүр уур үрээ. Буцаага сингл болчих шээ. Ийм залуучууд хүртэл байна. Тэгэхээр нэг юмны балансыг бас харах хэрэгтэй юм шиг. баланс чухлаа бас. Тэнгүүд ингээл 36 хүрээл явж ин сингл хүүхдгүү. Ингээл тэнгүүч бас мань хүмүүс тэрэндээ шаналаад байгаа юм шиг. Санаа зовхоор л та. Зүгээр яг үндэ зүгээр нийгмээс эсвэл гэр бүлээс нь л жоохон яаруулаад байгаа болохоос тийм оройтсон зүйл бас биш байгаад байгаа байл. 30 нас ч одоо шинэ 20 нас гэдэг байгаа шүү дээ. тий. Тэгэхээр чин тийм юм. Тэр юм цаанаас ингээ нийгмээс нэг юм загварчил өгөнгүүт тэрэндээ яарад байгаа хөөе. Тэрнээс тийм бас байхгүй л юм. Цаг хугацаа нь хүн болгоо өөрсдийнхөө цаг хугацаа нийл. Тий, яг тэр шиг миний саяны хэлсэн зүйл зөвхөн миний бодол واخгүй юу. Энэ чинь шал өөр зүйлсүүд байж бол зүгээр миний туршлагаас юм байсан шүү. Нэг юм гоё юм байна заяа. Би тэгтээ яг нэг гэр бүл гэдэг чинь айгүй гоё халуун дулаан аж аргалын нэг хэсэг байдаг шүү дээ. Ингэдийн гинэ. Эрэгтэй хүн ялангуяа ингээд за одоо ингээд яг ихэнх нь бас ганц бие яваа шүү дээ. Карьер тогтохтой эн чинь бас хуваарь хийх юмнууд шүү дээ. Аав ээжийн зөвлөгөө тэ тусалцаагаар явлаа нэг карьер тогтоод тэ хийх юм тодорхой болоод эндээс цаашаа яаж хөгжих үү гэдэг дээр нэлээд тэндээ их гацдаг юм байна л да. Нөгөө комфорт зонд ордог. Тэ? Хаач нэг өлсөж өгөхээргүй болцсон, гадаа онохооргүй болцсон, нүцгэн явахааргүй болцсон гэдэг юм дээр амар гацдаг юм. Дараагийн челленж нь болохоор яг гэр бүл бол таардаг гэж байгаа байхгүй яг. Тэнгүүт эмэгтэй хүн хүүхэд гэж орж ирэнгүүт нэхгүй л дээ. Тэгтэл илүү их боломжийг тэ энэ ихнэр хүүхэдтэй бүрдүүлэх юмсан гэд байгаагаасаа 50 дахин их
хичээгээд нэг мэтгэд ингээд тэр 10 жилийн өмнө байснасаа илүү маш гоё боломжуудыг бүтээсэн. Иймэрхүү юмнууд нөө хичээл зүтгэл бид нар чинь ерөөсөө нэг юм байгалийн хуулиараа ерөөсөө за хүүхд их байгаа. Тэгэд ихнэр хүүхдтэй хоол авчирч өгөх. Ерөөсөө нэг иймэрхүү л юмтай штэ гар нэг жад барайл орилоо гарч өгөх. Иймэрхүү зүйл дээр бас тэнгуут ганц би байх гэдэг чинь бас аль талдаа баланслах хэрэгтэй байгаа. Яг хэрэгтэй цаг мөчтөл гэр бүлтэй болох тийм. Яг нэг юм хөшүүрэг бас болдго юм байл л дээ. Одоо жишээлбэл нэг юм эрэгтэй хүний амжилтын бас нэг ингээд нэг үндэслэгч чинь голд диггер одоо хүнтэй өрхөж үтсэн эрэгтэй хүн амжилтанд хүрэх магадлал нь амар одоо их заяа. Яа тэгэхээр тэр нь ингээд тэр хүний алдахгүй тулд ингээ өөрийгөө бүшилдэг те. Тэгээ сасныхан дараа нөгөө нэг амьдралын хэм маяг нь үлдсэн буюу тэр бүшилжсэн тэр нэг ингээд юм инерц нь үлдсэн. Одоо ингэ чиний хайртай баяраа юу лагрын хаустаа болъё гээд хэлээд те сав штэ те. Шууд ингээд хажуунаас хин нэгэн зүгээр ингээд лагрын хаус маус гэж яаж байгаа юм бол окей за ганцаараа биш юм аа гэд хаад яаж л хамтдаа зорий гэсэн тийм гарч ирлээ. Годно шүү. Нэг талаараас челленж шүү. Амар челленж. Ганцаараа байх, эмэгтэй хүнтэй байх. Одоо жишээ нэг юм юу хэрэгтэй нэгдэг чинь те. Зүгээр наацхан зүгээр жижиггээл жишээ авч байгаа шүү дээ. Ганцаар байсан бол би хизэж тэр мөнгийг олъё гэдэг ч юм уу. Өөр таарч шүү дээ. Би тэ Chanel-ийн цүнх авмаар байна гэдэг ч юм уу эсвэл өөрөө тэгж хэлэхгүй л дээ зайл. Тэр ийм барьсан байна гэхэд зүгээр дотроо бодчихдог байхгүй. Зүгээр за хэвээ энийг авч өгнө. За тэгэхээр тэр контент энэ дээр энтэй ингээд ингээл боломж бүрх гэж байгаа байхгүй тий. Нэг мэдэд авч өгөх чаленж гарцсан хараа. Эцэцэр эрэгтэй хүн чи юу юм шүү? Хажуудах хүнээ хин нэгнээс тутаахгүй сайхан амьдруулчихсан гэдэг тэр нэг юм тохиргоо кодлол төслөл. Өөрөө эрэгтэй хүн өөрийнхөө төлөө нэг хичээдгүй л байхгүй. Өөрөө ирэхгүй зүгээр тийм л болдог юм байна лээ зүгээр. Тэгвэл би одоо ингээд ганц бие ингээ байх үедээ ингээд өөрийгөө яаж пүшлэх вэ? Албаар зээл авдаг заяа. Яг түрүүний нөгөө нэг юу шиг одоо ингээд машин жишээ авахаар бол албаар ингээд лизинг хийж авчиж байнгын нэг араасаа нэг юм пүшлэлтэй байхгүй бол татлаад төлөө тий. Болчихсон бол байр мэринг би албаар лизингээр л авъя гэж боддог. Тэгжиж би өөрөө нэг юм survival skill одоо яг гарч ирдэ. Тэрнийхээ төлөө ингээд сар болгоо ингэж ерөөсө зогсохгүй байх. Тийш үү. Нөхцөлд ороо. Тэгээ нэг юм тандагч байна уу, яадагч байна, найзч байна уу нэг өсөлтдөг нэг хүн биеиндээ гараад ирчтэй юм бил. Тэнгүүд тэр нь яг уу найзгаа сайн ураал гэж бодно л доо. Би хоцорч болохгүй. Тий. Тэр чинь одоо цагаахан ингээд байгаа шүү дээ тий. Цагаан өрсөлтөө байгаа. Хөрсөг өрсөлтөө. Зүгээр дотроо тийм ботчдөг байхгүй. За хоцорч болохгүй шүү. Нэг юм автоматар хүмүүс өрсөлдүүлчихдэг эсвэл. Тий. Одоо нэг Роналдо манус шиг тийм амжилт олоогүй юу гэдгийг бол автоматар нийгэм өрсөлдүүлээд эсвэл ямар нэг юм жижиг контентер ч юм уу ингээ гаргаж ирээд тэрүү гингүүд миний нэрнийг гарахгүй ангууд за хоцорлоо за ингээ юмнаас тутлаа гэдэг юм автоматар энэ сууд. Хоёрдугаарт гардаа манидас ярьжсэн аахгүй. Нэг хэдэн жилийн өмнө нэг юм хүн юм гоохот те эсвэл энэ ажил хийгээд өгөх гингүүд үн хөлсийн яг хүн өөрийгөө үнэлэх нь маш зөв. Гэхдээ ингээд нэг юм хүмүүсийн гуйлт таньдаг хүмүүсийн гуйлт мөлтөн дээр хүртэл ийм юм гүггүй би ийм үнтэй гэл нэг зүгээр тийм байсан байхгүй. Тэгээ бодохоор нөгөө талаараа бодохоор хүнд хэрэггүй болно гэдэг чинь өөрөө амар. Тэгээ тэр чинь төгсгөл өстэй. Чи хэрэгцээтэй баг биш болно гэдэг чинь өөрөө чиний хэрэгцээ болон багасаад нь гэдэг чинь өөрөө бас маш хэцүү байхгүй. Тэгэхээр хүнд хэрэгцээтэй байна гэдэг чинь өөрөө маш чухал зүйл байгаа. Тэгээ би сүүл дүүтэй бас хоол идэ ярьжсэн аахгүй. Одоо жишээ нь ахын нь яг нэг юм хэрэгцээтэй яг нэг юм гайгүй жилүүдийн нэг л яваадах шиг байна. Байнгын хүмүүсийн тэндээс ярьж байна. Одоо мань ах нь ингээ хэдэн жилийн дараа 40-аас хүрэхтэй ингээд яг үнэндээ ингээд энийг ашиглаж чадаагүй байл бистэ ах нь нөгөө нэг ахтай хамт арх угаашаа айдуу. Тийм тий. Зүгээр шодрог واخгүй үнэн бохгүй яриа. Иймэрхүү юмнуудаа яг боддоор харж чадхал юм бол манус тийм сүулт нь тий харуулсах, зовох, барих юм гайг. Хүнд хэрэгцээтэй байна гэхэд яг үнэхээр туслах хэвчтэй бол тусалж болно. Гэхдээ яг өөрийнхөө үнэлэмжийг алдчих болохгүй гэдэг зүйлээ бас аль балансаар барих юм болов зүгээр бодоод байгаа шүү дээ. Өнөөдөр хүнд хэрэгтэй байна гэдэг чинь ямар нэг байдлаараас манус амжилттай байна тодорхой хэмжээнд л гэж бодоод байгаа юм. Яг хайхтар биш ч гэсэн тий хэмжээнд орон зай тэнд өгүүлэгдэж байна гэж тий. Очшаахт одоо манай анхны асуулт чинь нэг юм амьдралын чиг баримжаа гэсэн шүү дээ. Очшаахт ер нь ямар шүү? Тийм юм байна. Гэгэх хайр тий. Яа зөв сүүлд ингээд бодохоор
хүн юмд ийм зориулагдсан юм шиг санагддаг байхгүй. За. Урлаг, соён гэгэрүүлэх, боловсрол тий. Тэгээ тэр хүн болвол би энд зориулагдсан гэдгийг мэдэхгүй л дээ. Гэтэ тэр нь бол юм тоотой хэдэн. Тэднийгээ энгийн хүмүүс нь харж өөрсдөндөө юм челленж тавьдаг. Тэрүүгээрээ эргүүлээд стресстэй байдаг. Тий. Би заавал мундаг байх хэрэгтэй гэж тий. Би заавал ийм байх хэрэгтэй гэх. Тэгэхээр би бас зөв бодсон байхгүй. Би болохоор зүгээр нэг юм энгийн хүн юм болов уу гэж бас бодоод байгаа байхгүй. Би бол хүнийг соён гэгэрүүл чадахгүй. Тэ? Би ингээ боловсралтай болгож чадахгүй. Тэгэхээр ингээ зүгээр ингээ байгаа моментонтой жаргалтай нэг жоохон чийлрээл. Гэхдээ бид нар чинь нийгэмд амьдарч байгаа учраас бид нар заавал 8 цаг ажиллах ёстой, 8 цаг унтах ёстой, 3 удаа хоол идэх ёстой гэсэн нэг юм бичгтэйгөө хууль байгаа шүү дээ. Байгалийн хууль яг тэрүүгээрээ л амьдарч байгаа. Тэрнээс нэг амар за би одоо 70 ингэж карьер хөөгөө дэлхийд гарна гэдэг. Надад бол тийм байхгүй. Үс надад тийм потенциал байхгүй юм байл. Яг ингээ 35 жил амьдраад яг өмнө нь бол зөндөө юм хөөж байгаа шүү. Бизнес хийж үдчихэж байгаа, 8 зүжиж байгаа те. Одоо ингээл зураглаач хийгээл за энэгээр аалан таална гэсэн чинь нөө. Яг миний потенциал энэ дээрээс осчж илээ. Тэгэхээр би нөгөө хүн биш байгаа байхгүй. Анда хоёулаа мангар 52 гарахгүй. 50 штэ ами. Чирээстэй болчихсон наач нэг би амар сандраад байна. 50 бахаар одоо жишээ нь ингээл түр хэлсэн шүү дээ. Өөрөө бодолтой л байна гэсэн үг л дээ. Энэ нь бол манай өөр 50 байхгүй. 50 бахаар яг алдж байгаа онж байгаа юм ихчсэн зүгээр ингээ бос түнтэй харьцуулахаар алдж байгаа юм шиг зүгээр сэтгэл төрдөг. Факт нөгөө нэг хэд чинь төрүүлээд хөтөлчлээ шүү дээ. Чийлрээл гэдэг те. Зүгээр тиймэрхүү зүйл байдаг. Хоёрдугаар тэгэхээр нөгөө нэг юм зарим хүмүүсийн зөвлөгөө өгдөг шүү дээ. Ингээл сошиалор ч гэсэн явдаг. 40 50 гарцсан ах нар те. Нэг арай сүлд ингээл нэг юм ажил төрлийн айтайхан болж байгаа хүмүүсийн зүгээр яриа байдаг. Тэр тэгтээ хүнд нөлөөлт юм бэл. Тэрнээс болоод шууд биес бол тавьдаг тул надад бол бас байсан шүү дээ. 50 идтэй те. Ах нэг ах яриад байгаа. Болд юм дөө гэх те. Би ч өстө нэр 45 хүртэл ариг шаасан шүү тэгээд. За ингээ миний амьдрал сүрлээ. Гэжээд амьдрал иргэдгийн хэдэн ч насанд би одоо 50 идтэй. Би одоо ингээд тэ байр саваа авчлаа. Одоо миний амьдрал сайхан байна гингүүд. Өстө би шууд гутлаад яасан. За өстө ер нь NBA тоглоё гэж шааж. Тэ энэ ч бас нэг талаараа зөв ч гэсэн нөгөө талаар яг цаг хугацаа ийм тийм байдаг эерэг зүйл зөндөө байгаа л да. Тэр нь гэхдээ чийлэрч болохгүй юм лээ. Ер нь нэг хүн нөгөө хүний амьдралыг заана гэж ер нь байх боломжгүй зүйл юм бэл. 10 хүн нийлээд 10 туршлага нийлж байгаа нэг хүн зөвлөгөө өгж болж чадах юм бэл. Тэ ер нь тэгээд цаахан өөр өөрсдийнхоороо бас гоё бодсон сансан юм а хийгээл явж заана гэдэг чинь зөвхөн онлыг зааж болж байгаа байхгүй. Гэтэ амьдралд өөрөө онл байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд хүнд амьдрал заана гэдэг чинь амар утгагүй зүйл байхгүй. Математикийн онл гэж байна те. Одоо юу нэг физикийн онл гэж байна. Тэрийг бол зааж болно. Тэрнээс биш бол өөр өөрсдийнхээ амьдралаар тийм хүмүүс ээж аваагийнхаа ч үгэнд ордгоо байж ич тэгээд хар илгийн яаж тэгэхвтэй бас тэгэнгუთ зүгээр яг ээж аваагийнхаа ингээд үглэлт гээд байгаа шүү дээ. Тэр юмнуудад ингээд нэг бас ингээд тоодгүй юм шиг мөртлөө найзуудыгаа зүгээр юм хийж байгааг нь харангуутлаа тэндээсээ бас ингээд дагаал явцдаг юм байна. Бас эргэн тойрноо. Тэг ойрт юу гэж энэ. Би сая явчаад ирлээ. Сая 7 хоногийн өмнө ирлээ. Эверестийн EBC 5200 тэгэн гуутлаа Лобуче гэдэг оргил дээр гарч ирсэн 6200. Дөрвөн чайлж ганцаараа баг явчих шиг байна. нэг манай нэг эмгтэй найз эндээс хамт Монголоос явсан. Чи яагаад гинт явъя гэж хэлсэн. Би өөс дандаа дээл гинт юм ийд юм уу. Байж байгаа л өөрөвч өөрөө гарчд. Тэгэл нэг газар очиод байжд. Тэ нэг юм сурчих байхтаа л гэж боддог. Явсан нохоо яс 100 гэдэг шигтэй. Ядж захт ингээд энэ тойрог дотроос удаан байж чаддгүй маа ингээд. Яг нэг давтамжинд ороод итгэхгүй. Яа, давтамж.
Тий ингээл одоо би ингээд эндээс гараад яг хуу найзуудтайгаа уулзаад пи уугаад нэг газар суугаад эсвэл маргааш нэг юм хийгээд ингээ тодорхой газруудаар яваад тодорхой хүмүүстэйгээ уулзч болж байна. Харамхан л өөр цаг үрцэл тий. Тэгэнгუთ тэрийгэ заримдаа нөгөө хүн эвдэж явах л хэвээр нөгөө комфорт зоноосоо гарна ч гэдэг үлээ те. Тэгж өөрийгөө эвдэх хэвээр юм шиг санагдал. Тэгэл мөнгө байвал байна байхгүй бол байхгүй тэгэл бүгдийн тэгэл ингээл орхиол тэгэл хайчт юм дөө. Тэг гараа явдаг. Тэгээ сая тэгж өөрийгөө челленжтж үзсэн. Тэгтээ тоглоом бодтой амьд амьдрт юм байна тий. Нэг шууд тодорхой мэдрэгддэг тий. Янз бүрийн юмнууд л тэгэл хийгээл явах хүсдэг шүү дээ. Би хамгийн гол нь ингэж боддог хгүй нэг хөгшөрсөн хойно би харамсмааргүй байхгүй. Би ингэх байсан да. Би 50 хүрсэн хойно хийж чадахгүй шүү дээ. Нэг яг бодож исэн байж болно тэгээд 50 хүрсэн хойно тэрийг хийж чадахгүй. Тэгэл тийм л юм бодоо тэгээд за одоо боломж нь байвал хий бүх юмнуудыг хий тэгэл бүх амьдралын юмнуудаа хийлгэж байсан. Гоё зөвшөө. Гоё тий. Завсаа Бэгтөө ямар ч айдс үүдгүй юм биш үү? Бага шүү. Айгүй айд шүү. За энэ дээр шууд гоё тэнцээ. Маахан ер нь өмнөх дугаар үзсэн үү та хэд? Харсан. Манай хоёр үзсэн үү? Хасаагийн гоё тоглоом байдгийг. Тэрийг тоглоё хэвлээ. За энэ бол яг нэг зүгээр Яатан хаус шиг шатаа. асуулт хариултын нэг тоглоом байгаа. Зүгээр нэг юутай шийтгэлтэй гэхгүй. Тэг шийтгэлний яг зүгээр нэг 100 татах юм. Тэгээд ч одоо 100 биш 70 г. 70 г. Зүгээр яг хуу 100 татгавч байсан шүү дээ. Зүгээр Баяраа явж тэгэхээр одоо энэ дээр бүр амар ялагдах хэсэг байгаа. Тийм ээ. Би бол ядах ёсгүй байна. Баяраа ер нь хамгийн сүүлд хизээ харих байсан бэ? Хамгийн сүүлдөө би нэг Наас дууж муудаг юм биш үү? Өстө мундаг юм шүү дээ. Баах. 3 7 нэг юм уу? Нэг подкастт орсон. Тэгтээ бол би яалтчгүй. Халамцаараа юу? Бас тэгэхэд бол өглөө уухгүй гэжсэн чи хамт орох үнийг хараад тэгээ уухаар болоо. Тэгээд айгүй Чи тэгтээ ингээд нэг би уухгүй шүү гэдгээ ингээд өөрийгөө баг ингээд зүгээр ингээд юу гэж асуух шийтгэж байгаа юм шигээр ингээд хордгоо зүгээр л энийг амжилт гэж боддог. Өөр Чи эсвэл уухаараа амар сонин сохтоод байд юм уу? Би бол уухаар амар сайн даадаг. Маргааш нь шатаж мартахгүй. Хүмүүс ингээл адилхан ингээл ууж муугаад баяр хүргөө штэ тий. Тэнгүүд ерөөсөө тийм уух хүсэл төрөхгүй. Тэгээд уугаад яалаа. Ямар гоё яваа сайн гэдэг гараа. Ингээд хүмүүс ингээд дагаас огтонгууд ингээд хүмүүс чинь ганцаараа ирүүл шал тэнийг мэнэ гэдэг штэ. Би зүгээр ингээд дагаж согтуу ингээд вайб байсан орж гоё. Инээд ингээд нэг юм далжганаад ингэ хамт байгаад байдаг байхгүй. Тэгэхээр бид баярын чадвар зарим хүмүүс нөгөө сохтоор амар болоод зүгээр нэг тийм болсон байдаг. мусаад байдаг наац тий. Төрснөө зүгээр юм скил нь юм сохтой байж чаддаг. Яг одоо тэр үл амар чадвар байгаа байхгүй тий. Зүгээр X-Men давмаар юм байдаг. тийм одоо ер нь бол манайхан эргэн тойрны хүмүүс бол намааг ерөөсөө уугаа ч муугаа ч ихгүй угаасаа тэгэл гарын ихт нь одоо баг зарим ч асуухгүй те ер нь тэгээд тий ер нь тийм болцсон. Амар хөөрхөн болсон. Баяраа хоёлаа нэг вайн уучиг гэв. Уул гин. Яг болцоон дээр бол вайн бол ууж болно те. Тэрнээс нэг амар ийм тавтахад гараал бөөндөө нэг пижигнэл уудсан шүү дээ. Тийм бол нэг Баггүй. баг тэр зүгээр ингээд нэг юм гой ганцаараа ирүүл ингээд харж хандаад кэлээ гэж юм лөө. Гэтэ яг үндэ бас бүгдийн бас тий инээлгээл хийж мэгэл тий. Тий, ер нь сохтуу хүнийг гоё тэрнээс бас гоё комеди санаа манаа. Сохтуу хүнийг ирүүлээр харах гэдэг чинь бас өөрөө маш эвгүй зүйл. Өөрөө донд нь ингэж ер нь тэгдэг хүн юм. Комеди санаа. Донд нь ингэж гоё ингэ тий ингэ хамт сохтуу юм шиг байнгут бас гоё шүү дээ. Санааны Фан without Hennessy. Энийг автаа Яриа суудсан ш тэгшээч тий. За лакатар шиг бүгд ингэ. За наа чи юу хий. За энэ болохоор 1-3 минутын хооронд ингээд би энэ чи хэддээр тааруулах нь мэддэхгүй сэрүүлэг тавьчин заяа. Минут 40 дээр ч юм уу те. За ингээд тавьчин. За тэгээд ингээд уцаа дамжуулаад нэгнээсээ рандом асуулт асууна. Тэгээд та хэдий Сэрүүлэг дуусах юм тий. Тэгээд яг ингээд тойруулаад би таньдас ингээд асуулт суугаа өгч штэ. За та цаашаа ингээд өгчлээ асуулт суугаад. Хариулах асуугаад сэрүүлэг дуурчих юм бол Би уух юм биш үү? тийм. Ташаах ялагдчихаа гэсэн. Гэтэ манайхаа хариулах юм уу?
Ингэ шүү. Хариулаад явах юм тий. Хосоо асуулт суугаад танд өгч байгаа шүү дээ. Та тэнгууд хариулчаад дараагийн асуултаа асуугаад хүнд нь өгөөд явах юм шүү. Тэгвэл нүг өгчөөд хойноос нь асуугаад ирлээ шүү өмнө нь. Окей. Тий. За. Тэгвэл бүр өөрөө бүх юмаа дуусчихад дараагийн өнд өгөх юм ба шүү дээ. Тэгэл дуурч юм уу? Хариулчаад асуултаа бодож хүнээс асууж. Ямар ч хамаагүй асуулт юм уу? Ямар ч байж болох юм. Хариухгүй бол шууд уу. За. Тэ яхаа гоё Generation Z тоглоом шүү. Бро зэ биш үү? Би ч нөө millennial руу орж байгаа юм шүү дээ. Бараг. Биг бүр шууд татчихна зү айгуус. Тэгэл Хаана шот байсан? Шууд авсан. Карманаас Эндээс ингэж хийсэн. за тэгэд гоё илүү сонирхолтой асуултуудыг биенээсээ асуухыг хүсэж байна. Тэгээд Тэгэхээр сонирхолтой гэдэг нь ямар юм? Оо юу ч хийж болно шүү. Юу ч биш болно юм зү. тий өөрөө та тэр хүнээс яг юуг нь мэдвэ? За. За очраах хэдэн экстэй. Яг 4x-тэй шүү дээ. За Тоож байна. Тэг би чамд яг өгсөнгөө. Та асуултаа асууж. та хөссөн рүү. Хүсүүн. Ээж чи хэлжсэн хамгийн гоё үг. За миний өөр мундаг шүү. За. Тэм гоё асуулт асуугарч байгаа өдөртэй байдэн шүү. Нөгөө юуруу сайн аяллаар явсан гэжтэй. Тэр эмэгтэй найзтайгаа ямар нэг юм болсноо. хязгаарч болох боломжгүй байгаа. Тэг боломжгүй эмгтээчүүд зэвс байдаг. Хараг асуулт. Зүйл хязгаар зодолцсон. За 3 сарын өмнө 100 дотор. Тэр дэхтэй яг нэг зодтолтоогүй. Нэг зохилцоол зандалцаас гэсэн. За хамгийн сүүлд хизээ секс хийсэн бай баяраа. За Үнэнээс хариулахгүй бол тэгэл оны өмнө шүү дээ ч одоо. Удаа шаагаад Би баг юу боллоо. За хамгийн сүүлд секс юм байна. Тэгээд 7 юм. За тэгээд одоо юу вэ? Чи. За чамаас ч одоо Найз охин өнөөс тэрийг өглөө шүү. 30 минутын өмнө. Худалдаа авалт хийсэн хамгийн тэр юм. Ярьжсэн шүү дээ. Нөө худалдагчаас нь ичсэндээ энэ аймагаас гүүчийг гүртэг авчихсан. Би тэрээс баха сториноос харсан шүү. За асуултаа асуу. За. Fuck. Гэс асуухнаас дурлаа шүү. Анда чи уулаа шүү. Тийм үү? За. За тэгвэл давтаж болно үстэй асуулт. Болоо. Тэгээ сүүлд хизээ баавалцсан бай. Хагасаа өтөв. Юу өчтөр үү? Би очсон чи харин хийцэн байсан гэж аахгүй. Дөрж үссэн. Би үнэрцэн гэж аахгүй. Баяраа ямар байдлаар хийх төртэй. Оо юу вэ? Ямар заарсан ч юм. За. Боломжтой та. Зүгээр таалаа шүү дээ. За, би ямар байл дуртай тэгвэл. А би юу? Энэ ч ястаа октодтой тоглосоо. Энэ яриг яг тэр чинь тоглоо. Уг нь октодтой тоглолт юм байгаа. Хаашаа яа тэгээд нэг дуурангууд шүү нэг автаад айлах юм. Эндээс барыг боруул өгчих нь шүү дээ. Минут 30-аар тавьсан шүү гээл. Энэ одоо анх удаа хөдлөгч нь яаж чинь те. За шууд дээшээ тонголохгүй та. За чирс. Чирс. Байгаа нь одоо. Баяраа ч өмнө эрүүлийн хидлээ. Процесс нөгөө нэг байгуулгын шинэ жилээр ч бас. Ууснуу. Оо сайн удаа юм лээ. Согч. Агсан тавьсан. Пи уу гарчгүй. Чамаа наач яста бодлоо шүү. Согч бодлоо шүү. Уцлаа. Яста бодлоо. Би ч одоо цай л ууж үзлээ гэж байна. Гарч байхаа л гэсэн юм да. Уцаа. За энэ тоглоом нэг дууссан уу? Үгүй юу? За харин ахаад нэг Аа явах. тийм үү. За. За хожигдсон нь минут За тэгээд. Даахгүй заа гараас хөлдөөснө. Асуу. Наач гол шүү. Тийм. Дотлож яваа. 3 минут. Бүр яваад гэдэгтэй бүр сэрүүлэг нэг хийж мэдэхгүй. Сая би 2 минут 40 дээр тавьсан. За. Очих. Очоо ахын хоёр сул тал. Аль очроо. Манай очих.
Яаж мэдхийн? Өөрхийн амтаа. Өөдөө хоёр ч хамт ажил хийдэг шүү дээ. Би хариулж байгаа шүү дээ. Ястаа хутаг Тийм. суултаа шүү. Сул тал нь баг давж юм шиг. Хитрхи 50. За 50. Нэг. Тийм. Хитрхи 50 байхад. За Чийл гай тий. Асуулт асуусан да. За. гэлцаарай гэж шок. Хамгийн сүүлд ер нь өөрөөсөө хамгийн дүүнд хэд настай охинтой болж байгаа. Тэгтээ орог шагнал болчихлоо. Шагнал болчих яа. Тэгтээ хэлээд өгчгээ яах. Очаах цаа ийм царайлаг гоё ах штэ бас. Хамаагүй штэ. 24 5 л байгаа. Хүшээ одоо ажилтдаг шүү дээ, зурагтай шүү дээ. Хамаагүй. Би тань түрүү Ямар юм хөдөлгөж байгаа шүү дээ. толгож молохгүй гэдэг. Нэр архив шүү дээ, тийм. Хотлаа ирэх. Бүр арх юм уу те? Текила биш юм уу? Арх. Экс юм уу те? Доброо. Бүр арх өгөөд байгаа юм биш үү? Водка Дэжгүй. А тийм. Тийм. Гоё хийх спонсор юм. За. Спонсор. Спонсор авах биш. Мохат. Макс 3 минут. Ааха. Би асуултаа асуух юм биш үү, тийм. Калабд хүнд дурлж ив үү? Дурлаад үргэсэн байдаг байгаа. Яа. Шууд дараагийнхаа. Хамгийн дургу олны танил 3 хүн ил. Дургу Лалар. Миний чинь гоё асуулт гэдэг. Гэтэ яг ууж болно шүү. Хэвээ нэгч боддгүй л дээ. Гэхдээ бид одоо хасгаар мангар байдаг шүү. Гэхдээ харахаар зүгээр ингээ гүйлгдэг те. Юу вэ? Нөө баянтайгаа гээ биш ээ. Гамтайгаа. За. Тий. Хоёр дахь нь болохоор гантайгаа шиг гарч юм байдаг лээ. За гантайгад бол дургу. За тэгээд чи юм байдаг лээ. Дагууллаа зүбрөкөө. Тэ нэг юм эмхтэй жүжигч байт юм а марччихэ. Нэрийг марччихэ. Гэх юм уу? Тийм, тиймэрхүү зүрүүгээл гараад. Тэгээд гурав дахь нь болохоор За энэ яг нэртэй юм шүү. гантайгаа шиг нөхөрч юм байдаг лээ. Өсөр жамаал гэж хийж та. Аггүй тэр чи би дургуул биш үү? Найзлаа тогтоох юм аа гэсэн. Чи 3 хүний нэр хий уугаад дээрээс нэмж уусаан да. Байхгүй мэнэ. Байхгүй. Ингээд яг тийм. Гантайгаа шиг 3 хүн л. За, буцаагаад броогоос суна. Яг энэ асуултаа асууч. А шууд уу? Тийм. За би зохиолын дуучдад бол дургүй. За. Нэг хэлхий. Жавхлан дургүй би. За. Ягаад ч хоёр нь болохоор За уучлаарай хошин шавгийн зарим хүмүүс дургүй тий. Тоя дургүй. Мөн тояч юу? Жүжигчин тоё юу? Дан. Тэгээ яг сүүлд санаанд орж байгаа одоо Брагийнхаа нэр хүнд талцсан дээр нь жоо дургүй байна. баярлалаа. Тэр нэрээс анхаарч байгаа сонирн байдаг. За дараагийн Үнэ. Би миний хоёр дахь өстөр шүү. тэгээд анхаарч байгаа сонирн байсан. Тэгээ уучлаарай. Хүн уулмааргүй. Тэгээд уухаараа яг залгадаг охин. За уугараа залгадаг охин дургуун байна. Сая бол баг 250 дээр тавьсан, 240 дээр тавьсан. Нилээ удаан бас явуулчих га тий. За Айгу хэцүү асуулт. Ямар гоё тоглоом бэ? Татчих тийм үү? Нэг татчих тийм Янкад ордог. Ажил мажил юу юм бэ? Араа калаад. Нилээ муу. Ахын дүүний гад чи баалтартай гэсэн. бөөндө харах юм байна гэдэг. Аксан тавьсан. Очих нэр юу ажиллаа зохицуулж байгаа. Нэг л тань түрүү хэлсэн шүү дээ. Хада яаж хийж байгаад уунаа гэдэг юм. Яа. Сүчрхэг орд юм байна. Өөр мөр юм бодуулаад биш үү? Ойрч аль хуугаагүй яг.
Уусаа. Хин тоглоом. Өндөрт бол нэг чанга 100 гаруй гоё. дахиад нэг явъя. Наа чи гоё яг гоё дээр. Яг одоо яг болцсон юм шүү. Болог юм яриа. Urban Talk нэвтрүүлгийн хамтран ажиллагч, дээд зэрэглэлийн амт, англи чанар, Fuel Web-ийг та CU болон JS25-ын дэлгүүрүүдээс худалдаа аваарай. Бас 5 дууссан бодоо аваач өгөөд нэг шинэ под үнэгүй аваарай. Fuel Web. Та тэг хүүхнээр л дуусна. Хүүхнэрөө. Тэ. Хүүхэн л ярихгүй да. Хүүхэнд. Ахнэрүүдийн клуб гэдэг кино шиж. Хүүхэн яриад бэкээс эхлээл хүүхэн яриад яваа шүү. Яг юу ингийн нэг санаа зовх юм одоо байх болчлоо шүү дээ. Ер нь Санаа зовно шүү дээ. Амар санаа зовх. Би бол одоо ийм сенситив үе дээр яваад. Одоо миний яриаг хүн болсон шүү. Энэ бистэ зоддог үний юм шүү гэж. Энэний сууж байгаа мэтлээс хам манд савдаг шүү дээ. Ямар ч байсан алуулахын тодорхой л байна. Продол дараахаас сууж байгаа шүү. Тэгээд ярьж байгаа юм айгу ухаарлаа. Танаа ихтэй мангар туранхай охин байл шүү дээ. Үгүй гайгүй шүү дээ. Гайгүй бэйс. Тэр чинь камерын дээрээс л мэдгүй. Тухайн үед тэр чинь юм байсан байхгүй ингээд дараа. За орсоона. Танилсан хань хоёроо молдгомаа гэдэг. Ер нь бол тийм. тэр нэг шиг муулахгүй шүү. Шавх. Тэр бол жоохон тийм жомбог зан гэж боддог. Гэтэ хүмүүс ингэж боддог. Бро одоо гоё попрох хэрэгтэй байхгүй. Хайртай байсан гоё дулсамж морсамж. Тэгэж гоё pop. Тэнгүүт нь шилжээ. Гэтэ хүмүүс ингэж биш нэг жоохон өргөн сэдвэр мемзим хийдэг те. Тэгээ ингээд одоо ингээд юу болохоор ингээд янз бүрийн юм дээр зүгээр жоохон жоклоод байгаа болохоор хүмүүс ингээд шалжнаад нэгэд. Би зүгээр ингээд энгийн ингээд те нэг тоохгүй байгаагаа л илэрхийлээд байгаа санаа нь ууг нь бол чи хүмүүс тэрийг жоо эмзэг хүлээж аваад. Яг байна. Чи алуурчин гэдгээ баталмааргүй шүү дээ бас гэж. Нэрээ одоо. Охгүй л одоо бүр яг тэр чигтэн зүтгэл би чамаа алсаа. Одоо хайртай гэдэг. Би чамаа нийлэх гэж л юм гэж байна. Тэгснэ зүгээр нийлж мэлцтэй. Хамгийн дээр дуурж бодож. Яг та нар жим юм саумаа ордог штэ. Яг ийм броонод бас шалаар нэг юм унжуулсан шээж. Юу байна? Өөсөө энэ минь хамаагүй бэлээ. Яг нэ броонод тахгүй юу? Юу вэ нахаа. Ахаар сонь. Шүү дүү болоо шаачсан. Нам тавндаа. Энэ цаг мөчөд та болчи. Шот юм шүү. Яг хосоо шиг броонор юм. Саунд гэдэг яг бас энэ нат манай үзчихдэг. Ер нь л үздэй. Би хятадын саавн ороод зүгээр тийч зүгээр юу бүр ингэж барыг шийдсэн. Хаана уу? Эд чинь тэгээд токсик моксик байхгүй шүү дээ. Нэрэ хошаа. Би бол асуулахгүй шүү дээ. Тэгээд орчихгүй. Тэгээд хосоо шиг броно чинь тоомо ярихгүй шүү дээ. 7 молоо. За хин тийм байдаг. Ер нь нэг тийм ярихгүй. Зүгээр л тоог зүгээр Ер нь тэ нэг байсан ч болно дөө. Хамгийн гол нь чанар гэдэг чинь тийм. Нэгэ хэд чугаасан болно. Процесс юу л энэ да. Гэтэ яг манисүгийн хүүхнүүд бол мэддэг болсон байд шүү дээ. юу гэж тэд дөө. Памбаас нь царилэг залуучтай хот Хот гэдэг. яг эдрийг дагуулж шилждэг. Өрөмтлөгчтэй бодоод хоолнд оруулсан нөө. 100 байлгүй би чадна. Хантаач юутай хэдэн өрөө. Хантаач Би чамнаа. Тухайн залуучуудын цаг үе ирсэн шүү. Асаа Монгол. Зүгээр юу юм шүү яг биетэй нь харьцуулагдаад арай өөр харагдаад байна. Эдгэр чинь өөр. Одоо энэ умдаг гэдэг чинь энэ мах. За боовны энэ мах зах байхгүй шүү дээ. За мах нь байхгүй ба. Яшээр бол би өөртөө итгэлтэй. Нөгөө төлнө. галзуу. За одоо энэ комментээр одоо хосоо хай. Өрөмдөлийн хай гэдэг. Хай беби хан цавалбар гэдэг чинь.
Тийм байна. Үлгийнхэн те. Тэ одоо бороор орж ирэх юм биш үү? Хухай цаймаар байна уу гэдэг. Бор хүнийг те. Тэ. Ялч чих үтэй. Ялч идэл ирэх үе юм байна. Ирэх үе байна шүү дээ. Хараас. Одоо шүү дээ. Одоо та нар шүү дээ, те. Машинтай энэ дэлхий булан явдаг уу? За явж байна. 20-20-с нэг 25 хүртэл явдаг л. Шүү одоогор машингүй. Нэг жоох. Гоцох хавдар ороод байна гэдэг. Манайс оюутан байх чинь маршлын гүрч хагас байсан шүү дээ. Тийм шүү дээ. Болдоо тасарсан те. Яг нэг читагийн нөгөө өөр хотор явдаг гэж. Энэс цааш газар үгүй. Тэгээ чи ингээ машинууд игэнтсэн бүгдээрээ цонхон цандцсан байж тагсан. Оо нөгөө нэг улаан прос чинь байна. Тэ. Ирц цаач яваа те. Маа 41 салчиж те. Хөрөөс хорч ховор машин байсан. Ховор шүү бас тэр чинь 15 сая. Хөрөөс хорморч бас ховор машин байсан шүү. Гайгуугаар. Бид нэг залуутай болцыг групп дээр баг бүгд л байсан харагдаад байна да. Тэснэ үү? Тэ. Тэр юу болоод байна? Тэр ингэжсэн юм байна гэдэг. Олон залуутай болцохгүй хамаагүй зүгээр ингээд октод зүгээр хин нэгэнтэй ингээд чатлаад ирэхээр тийшээ юу ч гэсэн ингээд ороод шалгад юм шүү. Чатлаачгүй бүр орж ий. Тэгээд шалгад юм шүү. Тэнгүүд доод л ингээд цайны хэдэн комментүүд байна зүгээр. Бүр зураг ороод доор байж коммент. Юу вэ? Чамтай ч басуу надтай л ганц харьж байгаа гэсэн штэ гэж. Тэгвэл бүр аюул. Баян хэд орсон? Би мэд. Би чам 3 гарсан. 3 муу юм болоо. Очир ахыг бид нэг л голзоод энэ бүрт. Учир ахыг 2 гарсан. Би одоо Учрлыг бас чи 2 харчиж байгаа юм уу? 30 нэмэгтэр 30 нэмэх ордог газар яриад байгаа юм байна. Коммент юу л очлаа. Очлаа. Таны нөгөөний коммент юу лээ 100 айл хашаа байшинтай амьдэрдэг шаадаг. Тэр чинь юун дээр байсан юм? Би хаяа гацаа шаад. Зөөр байсан. Тэр чинь нөө бид нэг залуутай болцоод байна үү? Биш шүү дээ. YouTube-ийн доорл тэгээ битсэн байсан шүү дээ. Тийм станда. Тийм. Гэр ороод амьдрдаг очоод яасан юм байлаа үдээ суусан мөсөн гэдсэн чинь. Тэр гоё тий. YouTube-ийн доор үстэй. Тийм. Нэг бүхтөө амьдраад Бүгдээ амьдрсан юм аа. Бүгдээ амьдэрсэн. Хаач баг бүхий амаг болсон. юу ч бүхтээ. Бүгдээ амьдэрсэн. 100 айл хашаа байшин түрээсэлж амьдарч агаад яасан гэдлээ юу гэдлээ нэг гоё байсан. Тэгснээ бүгдээ амт. Тэгээ 100 айлд амьдрахаар яатсан юм. Тэгээ бүгдээ амьдрагаар яаж ихгүй. Тэрнээ ихтэй өстэй. Бүхэн мэдгүй ихтэй баа. Танаас татсан. Гэтэ өстэй ийш харахаар нэрээ мангар гоё гадаад ч болчихжээ тий. Камера цаашаа оруулаа. Гоё шээч. Би бол Баян шууны хамгийн гүндэл амьдэрдэг байсан. Нэр хаана өссөн? Чи Баян шууд өссөн юм уу? Байсан тий. Өссөн. Би ч хүүхэд нас Өссөн гэхээс лөө байсан кино үлдэрсэн шүү дээ. Байсан баг. Баялаа өссөн. 11 дээр орлоо. Очих. 19 дээр орлоо. Воо хороол. Очихлаа хүүхэд нас хороолт л доо. Гэхдээ яг хуу бүр яг дурсамжтай гоё хүүхэд нас нь кино үлдэрт эмээтэй өссөн шүү дээ. Баялаа хэмээ өөртөө Баян шуунд. Би нэгдүгээр оруулаа. Би ч амгалаа шүү дээ бүр. Цаашаа. Амглаа. Ботаникийн хүрээлэн тий. Би тэгтээ бас байгальтайгаа илүү гоё өссөн лээ. Одоо тэнд өсөж байгаа хүмүүс ч гэх божинч одоо юу анагаах чинь тийш нүүцсэн. Айтемтай ойрхон болцсон. Анагаах тийш нүүцсэн. Анх тийш нүсцэн. Манай одоо манай эхнэр болж байгаа. За баярлалаа. Баярлалаа. За Хүлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. бас ингээд тэгээ Urban Talk эдэм ингээ хамтарсан дугаарууд. За тэгээд Катрина баяраа өртөө бас маш их баярлалаа. Манай энэ дугаар маань ингээ амжилт хүсье тий. тий. Энэ дугаар тэгээд за мэдээч одоо ивент итгэж байхгүй бол угаасаа нэвтрүүлэг юм байхгүй шүү дээ. Алтанчлогийн 7 давхар Сафронгийн рестораныхандаа баярлалаа. Тэ? Сам Мигелийн Түү свит л байгаа юм да. тий, свит тий. Үнэхээр гайхалтай пив Сам Мигелдээ баярлалаа. За ингээд ивент гэж байхгүй бол манай нэвтрүүлэг байхгүй шүү дээ. Тий. Үн тий. Ширлээд Та бүхэн минь байхгүй бол бид нар яаж байх вэ гэдэг. за тэгээд вебийнхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар дуусж байна. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Цааш дуулан гоё болоорой. Баярлалаа.